Орой мэдрэг үзэгчтэй та бүгд өнөөдрийн ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байсан гэдэгт итгэлтэй байна. 25 дугаар суг телевизийн дуустдаггүй яриа хэлэлцүүлэг энэ удаагийн дугаараа өргөн барихад бэлэн болж байна. За ер нь 2025 он шувтрахад ердөө 2-7 он хүрэх хугацаа үлдэж байх шиг байна. За тэгвэл энэ хооронд улс орны нийгэм улс төрийн амьдралд бол олон л үйл явдлууд болж байна. За тэгвэл бид энэ удаагийнхаа дугаараар Монгол улсад соёлын яам хийгээд сайд хэрэгтэй юу үгүй юу, чухам яагаад? За нөгөө талдаа соёлын бодлого маань даяарсан ондоошиж байгаа энэ ертөнцид аль нэг чиг шугамд нь хариалагдах уу? За бүр тодруулж хэлэх юм бол сүүлийн жилүүдэд AI буюу хиймэл оюун гэгч зүйл гарч ирснээрээ за соёлын салбар нь бол дис өөр шат ертөнц рүү ахиж гарч ирсэн. Тэгвэл энд бас Монгол улс маань бол бэлэн нүг гэдэг сэдвийн хүрээнд нэр бүхий хэдэн зочдын хамтаар 90 минутын хугацаанд ярилцъя гэсэн юм а. За ингээд хилцүүлд хүрэлцэн ирсэн. Та дөрөвтэй гэж хэлэхээр одоо 2 хүн сууж ах шиг байна. 4 хүн сууж шүү дээ. Тэ? Нэг маань нэрэг байна. Гэхдээ сууж ах шиг байна те. Энэ би байна. Байх шиг байна тийм ээ. За ямар ч үс үзэгчтэй нэр бүхий 4 зочныг өрсөндөө одоо 2 нь замдаа төгж ирсэн үү эсвэл соёлын бодлого тэднийг тэгтлэн их айлгаж ичээсэн үү би сайн мэдэхгүй байна. Ямар ч 92 зочноо танилцуулаад хилцүүлгээ эхэлж явах уу? Тэгье да. За тэгье. За өнөөдөр манай хилцүүлэгт Гомбын зол жаргал, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, телевизийн сэтгүүлч, баримтат кино найруулагч, Доднон пилийн Мегмар, Боролдоо студийн захирал, Black Box театрын эзэн, мультимедиа найруулагч, дураач. Би та дөрөвтэй бол ерөөсө түрүүн энэ эхлэлээр хэлсэн. Монгол улсад ер нь соёлын яам, ил сайд байх шаардлагатай юу? Шаардлагагүй юу? Тийм бол яагаад? Үгүй бол яагаад гэдэг талаас нь л ярих гэж байгаа. Тэгээд энэ ерөнхий сэдв их том сэдв. Гэхдээ би аль болохоор та хэдийг ойрхон байлгахын тулд дотроос сегментчлээд яг тоочны гэсэн одоо тэр сэдв рүү ингээд ороод явъя гэж байгаа юм л да. Тэгээд зүгээр хоёр одоо надад их богинохоо л хариулчих эхний асуулт учраас. Ноён Мегмар маш богинохон хариулт. За. Монгол улсад соёлын яам одоохондоо хэрэгтэй. Яагаад? Яагаад гэвэл бидэнд бас нэг хууль, дүрм, журам янз бүрийн юмыг бий болгоод авах. Мөн голдролд нь зөв оруулаад орох тийм нэг цаг хугацаа хэрэгтэй байна. Тийм хууль дүрмж хэрэгтэй байна. Тэрэнд л одоо соёлын ямыг ашиглана. Тэгээ явандаа хэрэггүй болох. Найруулагч зол жаргал. За баярлалаа. Соёлын яам одоохондоо нэг хэсэгтээ хэрэгтэй гэж би бодож байна. За. Яагаад гэдэг асуулт яагаад байхгүй? Яагаад? Яагаад гэвэл улс үндэстэн оршин тогтнох дархлаа. Биеийн дархлаатай. Оюун санааны болон бие физиологийн дархлаа гэж байдаг. Бол Монгол үндэстэн оршин тогтнох оюун санааны дархлааг энэ даяаршиж байгаа одоо энэ их технологийн хөгжил аль нэг хүчтэй улс үндэстний соёлын давмгайлж байгаа энэ үед бид өөрсдийгөө хамгаалах дархлаатай байхын тулд соёлын бодлого хэрэгтэй. За. Хэрэггүй. Яах гээд байгаа юм бэ? Соёлын яам. Зөө. Би дөрөв хэрэгтэй гэж хэлсэн одоо хэрэггүй гэж хэлж. Хэрвээ өнөөгийн байдлаараа соёлын яам байх юм бол бидэнд хэрэггүй. Энэ уран бүтээлчдийг уралдуулж шагнадаг. Ингэрт нь төмөр зүүж өгдөг. Тэр хэмжээгээр үгэндээ байлгадаг. Үгэлдээ шиг дээрээс нь ингэж удирддаг. Тий. Тэгээд жаахан алдаа дутагдал гарангууд нь шившгэлдэг. Тэр нөгөө хүсэл тэмүүлгийг хордог. Тэгээд ийм баг цалинтай ийм нэг амиа аргацаасан авиасыг биш тэр тухайн эзэн намдаа хэр долгонсны дарга болгож удирдах байгууллагад нь оруулж тавьдаг. Тэгээд тэднээсээ удирддаг. Ингэх юм бол соёлын яам ерөөсөө хэрэггүй. За таач одоо сэтгцийн нөө хоёр тул дэмгэгдэх шиг хоёулангийн л үн хэлжлээ те. Хоёулангийн. За. Хэдэн дөрөв төсөвтэй хэмжүүлсэн сэтгүүл та бол бүх юм мэдэх ёстой мөг таны гар үсгээр гарна. Энэ хэдээр хэмжүүлсэн сайдаа
19 сая гаруй төгрөг. 19 сая сайд сэтгүүл хэвлүүлчихсэн. За 19 та зөв үү? Сайд биш яам хэвлүүлсэн. Тавтын гэж мушгаад говьлаад. Гүг. Энэ тайлан гэдэг номын сайдын зурагтай сэтгүүлийг 19-оор хэвлэсэн юм байна зөв үү? Тийм ээ. За энэ сайд төрийн нэрмжийн дараа өөрийнхөө хамаар хэллээ. Номын сайдын зурагтай сэтгүүлийг 19 сая төгрөгөөр энэ соёлын яамны төсөв буюу Монголын татвар төлөгчдийн мөнгөөр бүрдсэн төсвөөр хэвлүүлчих. Энэ зүгээр би тайлангаа захимаар өгч хэлж байгаа байхгүй. Заавалчгүй хэвлж ингэж 19 сая төгрөг Цаас өрөх нь хууль зөрчиж байгаа асуудал биш. Энэ чинь нэг талдаа санамж явж байгаа. Бид нэр Монгол улсын хэмжээнд 330 сум тосгод бүх хүмүүсээс удирдлагчнуудаа бүгдийн цуглуулж 19 саяар энэ сэтгүүлийг хэдий хэвлэв. Энэ хэдий хэвлсэн дараах хэдэд өгч. 1700 гаруй хувьтай хэвлэгдсэн байна. За Монгол улс хэдэн хүн амтай хэдэн өрхтэй. Тэр энтэй ямар хамаатай. Тэгээ өрхийн тоогоор бид нар өөрөхөд хэвлэгээгүй. Хэн зориулж бид нар харьяа байгууллагуудаа салбартаа зориулж хэвлсэн тайлангаа. Харьяа байгууллагуудад 19 сая төгрөгийн энэ тайлангаа ямар үр дүнтэй? Та нар өөрсдөндөө тайлгнадаг болцсон юм уу? Энэ сэтгүүлийг нэг түүх сөхмөргүй байгаа юм. Гэхдээ яг хуу түүхэл юм хойно. За энэ бол алдартай зургийг бол та нар мэдчихэл байгаа. За тэгээд би одоо ярих гэдэг юм л та. 1960-аад онд Монгол бүгд найрт Монгол улсад соёлын ийм хоёр үе шаттай товтлогоо явагдсан байдаг. За мэдээж соёлын тэр үеийн одоо цайд гэх юм уу яг энэ ажлыг одоо хариуцж ирсэн улсууд бол алдартай одоо манай алтан үеийн буурлууд байна л да. Одоо энэ Чадравалын Лодоо дамб, за Ламжуун Ванган, за бүр одоо хоошоо гэх юм бол Жамцын Бадраа. За одоо ч байгаа нацгийн Жансан нураг бол одоо хүмүүсийг дурж болно. Би оруулаагүй ч бас хүмүүс байгаа уучлаарай. Зөвхөн би эндээс яг юу гэж хэлэх гээд нэг юм бол соёл гэдэг бол одоогоос бараг 60-70 жилийн өмнөх өргөн цар хүрээг хамардаг байж л тээ. Одоогийн соёлын яамны одоо явуулж байгаа бодлогыг би харахаар хитрхи урлаг уран сайхандаа анхаарат байгаа юм болоо та. Юу л яагаад энэ яамдаа бид нар соёлын гэдэг тийм автор буюу энэ урт нэртэй яамлахын хамгийн түрүүнд нь соёл гэдэг үгийг ингээ наачсан юм бол гэж би асуумаар байгаа юм. 2000 оны ихээр байна да Монгол улсын соёлын тухай хууль гэж батлагдсан байна. Одоо 4-5 жил болж байна, 5-6 жил болж байна. Тэгээ тэр лав 7-8 юутэй бүлэгтэй бүлэг болгон дотор 20-30-ад зүйл ангитай юм байлээ. Тэгээд их өргөн зар хүрээнд их урт удаан хугацааны асуудлыг бас хүндэслэх юм билээ зүгээр. Өнөөдрөөр ярих юм бол яг хуу мега хэржинтэй энэ соёлын ямар соёлын ямыг эзэгнэж байгаа энэ хүмүүс хуулийг хэрэгжүүлэх юм уу энэ холын бодлогыг хэрэгжүүлэхэд хүч хүрэлцэхгүй байна уу хийж чадахгүй байна уу хийхийг хүсэхгүй байна уу ямар баг ирсэн бэ гэдээ бодохоор бүх яамдад бол 90-ад оноос хойш 2000-ад онд бол ялсан намын баг дэрний томилтоор ирж байгаа сайдан ч юм уу тэргүүлэх нь өөрийнхөө чумдаантай ярддаг тэр чумдаан дотор хүүнүүд нь байдаг ч юм уу ингээл төрийн байгууллагуудыг харлуулаад өөрсдийнхөө үйл ажиллагааны доголдлоос муутгаа яваад байсан учраас муухай харагдаад байж болно. Тэгэхээр хэдийн хугацаанд энэ сайжрах юм бэ гэхээр бид дөнгөж 20-30 жилийн шин нийгэм тавьж байгаа болохоор 200-300 жил болцсон одоо ёстой чимэд оржгоо хэлсэн шиг төвлөрдөр гэдэг шиг нийгэм төвлөрдөр болтлоос их хэмжээний алдаа оноо ололт амжилт юм бүхнийг туулж ижил болдог амьдралын логикээр явах байх л да тэр юугаар явах бах тий. Одоо жишээлбэл намд их санхүүжилт өгсөн юм уу баян биелэх хүмүүс өрөө дарахын тулд ямар нэгэн байдлаар шахаанд ороод энэ соёл гэдгийг ойлгохгүй шат өөр хүнийг авчираа тавьчихсан нөгөөх нь хуулийн заалтуудад харахтаа өөрт ашигтай юм уу зүв зүйтэй харагдах гэсэн тийм эффективны хэрэгүүдийг хэрэгжүүлээгээл ингээд доголдуулсан юм уугүй юм гэдэг ингээд наривчлаад ирэх юм бол бас асар их асуудал гарна л да. Ямар ч байсан одоогийн бидний одоо нийгмийн соёл хүмүүсийн хэрэгцээнд нийгмийн хэрэгцээнд хангахгүй байгаа үйл ажиллагаа явуулж байгаа бол одоо төрийн ажилтнуудыг улам сайжруулах одоо ёстой нөгөө хуучин засгаар бол зүрх сэтгэлээ сайжруулах улс Монголын хөтлөө ажиллах тийм төрийн ажилтнуудыг бий болгож чадсан цагт тууштай явсан цагт энэ тэр олон зүйл ингээ хуулиудыг хэрэгжүүлээ яваадах юм бол аяндаа ингээд юм сайжруулсан. Өнөөдрийнхээр бол бидний шаардлага хангахгүй болоод ингэж хүмүүжлэгдэж байгаа юм бол үнэн л дээ. Байх уугүй юу гэж ярьж гин гэж оршгүй. Тэгээ яг саяын ярен дундаас ингээд харахад
бидэнд хэдэн чухал хууль хэрэгтэй байсан. Нэгдүгээрт үйлдвэрлэгч одоо хөрөнгө оруулагч нэгэн одоо нийгэмд баялаг бүтээж байгаа хүмүүс маань өөрийнхөө олсон тэр хувийн мөнгнөөсөө төсвийн мөнгнөөс биш. Хувийн мөнгнөөсөө урлаг уран бүтээл соёлын талын ажиллагааг дэмжих таатан нөхцөл үүсгэх хэрэгтэй байсан. Тэрэнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хууль гэж нэг мундаг хууль байгаа. Тэр хууль бол одоо 1% одоо татварын орлогын 1% одоо зөвшөөрч байгаа. Тэр үйлдвэрлэл хийж байгаа эзэн өөрөө 1 тэрбум төгрөгийг өөрийнхөө аймгийн одоо соёл урлагт зарцуулж болно гэсэн. Тэрийг татвараас нь хасна. Энэ бол одоо ёстой нэг үүлний чөлөөнд гарсан нар гэж байдаг шүү дээ. Тэр шиг юм болсон. Хөрхийн манай мó сайд номин тэр гаргасалтай өөрөө мэдсэн болов яасан бол. Тэгэхээр энэ их чухал хуулиудыг бий болгож авна гэдэг бол одоо чухал юм байна. Ердөө энэгээр л бид цаашдаа амьдрах шүү дээ. Тэрнээс биш одоо нөгөө мөнгө өгөх гээд урлаг хийх гээд байгаа хүмүүс чинь уран баримл хийх гээд байгаа хүмүүс чинь өөх хэрэгтэй байхгүй. Татварынхаа 1%-ийг улсад тушаадаг мөнгөнийхөө 1%-ийг өөрөө захиран зарцуул. Тэрийн татвараас наасна. Өнгөрсөн засгийн газар дээр аудит хийгээд 9.2 их найдын аудитын төгөлд гаргасан байсан. Тэгээ тэрний тодорхой хувь нь бас соёлын ам дээр ах шиг байлээ. За бям цогц цайдыг би санаатай санамсаргүй байдлаар ташаа мэдээлэл өгсөн байна гэж үзэж байгаа. Энэ дээрээ бям цогц цайд өөрөө тайлбар хийх ёстой. Яг яамн дээр бол үндэсний аудитын газар хуулийнхаа дагуу жил болгон шалгалт хийгээд явсан байдаг. Тэгээд яам бол тийм сөрөг дүгнэлт дээр огт аваагүй. Тэгвэл өнгөрсөн хугацаанд 24-25 онуудад их хэмжээний дүнтэй гадаад байгууллагатай Монгол улсыг гадаад зурчлах юм гэрээнүүд бол хийгдсэн байлээ. Тэгээд одоо 5-6 байгууллагууд зарим нь бол одоо үнэхээр өндөр хэмжээний дүнтэй ийм гэрээнүүд бол байгууллагатад зарим нь бол төлбөр нь бүрэн хийгдээд зарим нь бол урьдчилгаа хийгдээд ингээд үлдэгдлийн бий бол санхүүжүүлэх боломжгүй яамд маань ийм төсөв байхгүй ийм байж байгаа. Үүнээс гадна засгийн газрын тухай хуулиар гадаад сурчлагаа бол гадаад хэргийн яамны чиг үүрэгт байдаг. Манай одоо яамны чиг үүрэг биш. Гэхдээ тухайн үедээ бол Монгол улсыг гадаад сурчлах үндэсний хороо гэж байгуулад энэ үндэсний хорооны гишүүдэн шийдвэр гаргаад тэр шийдвэрийн дагуу бол энэ гэрээнүүд хийгдээд явсан юм байлээ. Тэгэхээр хоёроо ийм байна. За нэгэнт ингээд одоо соёлын яамт бол болцоход ингээд 5-6 жилийн өрийг үзэж чинь те. Тухайн үеийн одоо ерөнхий сайд байсан одоогийн ерөнхий чухнагийн өрөөсөө санаачлаг гаргаад ингээд аль нэг яамны авчурга байх эсгүй би даасан юм одоо 8 багс тоо гэдэг ингээд томьёолож явсан те. Хэд хэдэн сайдын ч бас нүүр үзэх шиг боллоо. Тэр нь заавал одоо урлагийн соёлын хүн байх ч юм уу эрэгтэй эмэгтэй байх нь чухал биш байх л та. Гэхдээ зүгээр яг хуу би энэ хилцүүлгийг хийхээс өмнө ингээд хэд хэдэн үний яриаг ингээд сонсч илээ. Тэгэхэд ингэж ярьж ин л та. Нэг хэсэг нэг юм. Заавал ингээд Монголын соёлыг авч үлдэхийн тулд ийм яам тамгын газар хэрэггүй шүү дээ. Бид нэр өөрөө нүүдэлчин болооч тэрөө бидний яг нэг ахуй онцлогоосоо шалтгаалаад энийг бол түүчээлээд аваа явчих болно гэх юм. Нөгөө хэсэг нь болохоор яг одоо нөгөө нэг энэ даяаршил ондоончлын цаг үед бол монголчууд бид бол ингээд яг өөр ингэсэн юм яамны бүтцтэй байж бол бодлохоор энийг бол зангидна гэдэг юм л та. Зүгээр яг хуу социализмын үед маш богинохон хугацаанд гэдэг юм уу соёлын яам нэртэй байсан боловч шиг үеийн үед л одоо яг энэ гэгэрлийн яам гэдэг юм уу боловсролын яам гэдэг юм уу за бусад одоо яг ийм байгууллагуудад бол энэ соёлын асуудлыг бол түүчээлэл явж исэн баг. Зүгээр яг аль нэг талд нь одоо гарах ёстой юм уу эсвэл яг би сүулдэ бараг энэ байх ёстой үгүүд төр хүртэл эргэлзэл эхэлж байна л та. 2008 онд нийгмийн эдийн засгийн редакцид Монголын үндэсний телевизэд ажиллаж байхдаа редактор нэг асуудлыг хүндэж 2-3 зураг навтруулаг хийлээ л дээ. Бас яг тэгэхээр Улаанбаатар хот нийслэлд байгаа болон аймаг Сумдад байгаа орон нутгийг судлах музейд байгаа хувар үнэтэй дурсгалын зүйлийг хулгайлсан
урагшаа авч гарсан тэгээд зарсан оронд нь дуурайлгаж хийгээд тавьсан гэсэн асуудал нэлийн хүчтэй өрнөд тэрийг өнөөдөр сонин үлгэж авсан би баярлж байна. Тэгээд тэрний дагуу нэлийн их тийм хилцүүлэг янз бүрийн мөрнөж байгаад 2014-5 онд нөгөө алдартай Штенбек гэдэг ширээ ирлээ шүү дээ. Тэгэхээр нь нөгөө хоримтлагдчихсэн, хадгалагдчихсэн 16 мм хуучин хроник сүшэтүүдийг харж агаад тийм дотроос Архангай аймгийн түүхийн орон нутгийн музейгээс бэлтгэсэн сурвалжлага гэхээр би зориуд сэргээд үзгүй. Тэгсэн тэнд их сайхан үзмрүүд дотор Архангай аймагт бол вандан аврагын хэрэглэж байсан мөнгөн эдл хэрэглэлүүд байна гэд тайлбартгаа ингэ байж байгаа байхгүй. Тэгэхээр нь сонирхоод за энэ хэдэн оны сурвалжлага гэсэн 1976 тавсан сурвалжлага байх юм. Тэр чинь юун дээр байж байгаа шүү дээ. Тэгээд Архангай аймагт байдаг манай нэг сэтгүүлч байдаг амралтаараа очсон. Тэгээ би утсаар ярихгүй. За чи одоо орон нутгийн музейд очиод энэ вандан аврагын хэрэгжилж исэн одоо хит хутаг, савх, мөнгөн эдлүүд их нарийн сайхан имэйл юмнууд байна гэдэгхгүй. За тэгье золаахаа гэд тэгээд маргааш нь дахиад үзсэн чинь би үзлээ байхгүй байна гэдэггүй. Чи сайн үзүү гэсэн. За тэгвэл дахиад очиод үзье. 2 дахь өдөр очиод завтагаа очиод байхгүй байна гэхгүй. Тэгээд за ингээд алга болдгийм байна гэдэг нь үнэн байсан юм байна. Ерөөс батлагдчих штэ тэр юу ашиглалт орсоор. Тэгээд энэ түрүү нөгөө нэг соёлын тухай хуульд нэг 4 байна уу 5 дугаар зүйл өв соёлд хамаатай үнэтэй одоо дурсгал зүйлүүдийг хадгалалт хамгаалтыг төрийн өмчөд авнаа гэсэн нэг тийм заалт байдаг л да. Би тэр талаас нь ярихад бол одоо чам одоо 20-30 жил хөдөө орон нутгаараа очгуулганд аймаг сумдын орон нутгийн музейгээр ороход бол асар их өв соёлын зүйл байдаг юм лээ. Тэрийг харин тодтогоод бас хуулийн заасан бол ямар зүйлийг түүхэн үнэт өв соёл байгаа. Гэтэл энийг хадгалж үлдэнэ гэдэг чинь энэ нэвтрүүлгийнхэнд би танд хэлжсэн шүү дээ. Нөгөө үндэсний соёлын дархлааг хадгалахын тулд хэрэгтэй. Тэрний үндсэн дээр одоо ингэ цаашаа явах юм болов уу гэж бод. Тий. За энэ бол яг баг гэмт хэрэг шиг юм болсон биз дээ. Гэмт хэрэг. Хулгай. Одоо бол манай улсад бол наад хулгайч нь бол хамгийн жижигдэн тооцогдно. Түрүү биднээс нэг дөнгөж нэвтрүүлэг эхлэхэд чи нэг зураг өглөө шүү дээ. Капитализмыг алгасч гэдэг амгалангуй зураг. Хэдэн онд шигдсэн бэлээ бид тэрүүгээр хүмүүжиж өсөж бид капитализм дээгүүр хараага гарцсан гэж баясаж явсан. Ярих юм байхгүй морьтойгоо хараага гарсан. Тэгсэн чинь дараа нь 90 онд байдал оронгороо ирсэн. Бид шал өөр соёлыг хүлээж авсан. Тэгэхээр социалист соёл маань тэр үед дуусч 90 онд. Дараа нь 96 онд анхны одоо юу болоход сонгуул болоход би нэг реклам хийсэн. Тэр анхны улс төрийн рекламнуудын нэг. Цагаан морийг унаад нэг улаан чөдрийн тайлж хаяад мордоод тавьж байгаа тийм реклам. Видео талаараа хийгдсэн гэсэн үг. Тэгэхээр биднээсийн энэ хүсэл тэмүүлэл одоо оронгоор өөрчлөгдөж шин. Тий. Тэгэхээр соёлын яам бол хэрэгтэй. Яг энэ утгаараа. Нөгөө утгаараа бас нэг хуулийг дампууруулсан. Каноны тухай хууль маш сайн хууль гарсан. Тэрний эхний хуудсан дээр биднээс ажлын хэсэгт ороод ажиллаж байхдаа нэг үгийг хассан. Уран сайхны кино, баримтат кино, хүүхдийн кино, хүүхэлдэйн киног төрөөс захиална гэж. Тэгээ нөгөө долоон бурхан элдв хангай юмнуудын ярьж та нар баялдаа улсын одоо халаасанд гараа хийчих кино хийнэ гэж та нар намаа сурталчлах гэж байна гэж хийж авсан байхгүй тэр уран сайхны кино гэдгийг. Бус нь яг үгүй тэр орлого үйдэг юм чинь баримт кино энэ төр тий хөргө байхгүй ш. Тэгсэн чинь одоо нэг дэрэгдэг их хурлаар батлуулсан. Хулгайгаар хийгээд уран сайхны кино гэж нэмээд тэр чинь хэдэн тэрбум төгрөг байхгүй юу? Одоо нэг нөхөр нэг 500 тэрбумаар нэг мундаг кино скватрын тухай кино хийх гэсэн юм аа. Гэхэд бол тэгээд хуультай. Хуулиар зөвшөөрсөн. За тэр нь хулгайгаар орцсон тэр нь.
Нөгөө орондоо засдаг гэдэг шиг. За нэг юм байна. 2 дугаар раунд шүү заяа. За хэдүүлээ яг яам оршихуй оршихуй гэдэг талаар нь ярьлаа тийм үү. Тэгээ нэгэнд яам ярьж л сайдыг ярьж л таана. Тэгэхээр та нар санаж байна уу? Өнгөрдөг жилийн нөгөө соёлын яамд хэдэн төгрөг хуваарлах вэ нөгөө салбарын сайдууд чинь ингээл төсөв дээр чи уралдаал би ингээд тэр чигнэ гэл хөөл юм боллоо. Одоо нөгөө шог зураас зогтойрын зурсан зураг байна л да. Одоо улс орн нин чухал байгаа одоо энэ дид бүц халуун ус боловсон одоо 0 те орон сууц тэр хамгийн цаана тэр нөгөө сумууд дээр байдаг соёлын төвөл байж хат төсөв дээр ерөөсөө хамгийн түрүүнд энэ соёлын төв буюу нөгөө соёлын ваучер энэ төргээл ороод ирсэн лээ та нарыг санаж байгаа. Тэгэхээр яагаад ингээд нийгэмд нөгөө энэ яам сайд хэрэггүй гэсэн зарим юм уур амьсгал байна гэхлээр сайдуудтай нь холбоотой байна. Энэ үний сайд бахад энэ соёлын бодлоготой холбоотой маш олон санал шүүмжлэл гарсан. За энэ бол зөвхөн одоо сая миний ярьдаг тэр соёлын төвөөс гадна соёлын ваучер гээл те. За одоо энд ингээд юу байна л да нэг одоо хүн ингээд твит дээр бичсэн байна. Соёлын яамны төгсөв ингээд нэмэгдээл ингээд яваад идэг. А гэтэл чин улс орон ч одоо өнөөдөр та нар мэдж бас гэрэл цаглагаа байнга тасарч байна. Энэ үйл бараг хүлдэчихвэ гэж айлгаад байсан те. Энэ зөвхөн харьцуулт шүү. Тэгэхээр ингээд төсөв нь ингээд нэмэгдээд идэг боловч шиг яг энэ одоо соёлын салбар чи өөрөө одоо ингээд цааш урагшилж байгаа юм уу те. Энэ асуудал байна л та. Одоо энэ ингээд яг тухайд одоо ингээд мөнгө төсөлүүлж исэн. Ингээд өргөн дэлгэх төр явж исэн. Тэгээ одоо та баримтат киноны хүн, та мультимедиа хүн. Яг одоо та нарын одоо салбар дээр биш зөвхөн ингээд нэг хорон цагааны кинонд ингээд одоо жишээ нь кино урлагийг дэмжих сан ингээд мөнгө төсөөлөл явж идэг. Тэрийг баг Оскарт оруулах гэж гэдэг юм уу те. Ийм л юм явж штэ. Энд дээр та нар бодлоо хэлээч. Товчхон. Буруу удирдах чай. Сангийн удирдлага. Маш буруу удирдах чай. Гэхдээ бас яг бас залуу уран бүтээлчдийн бол кино мөн хийлгэсэн баг. Хүүхэлдэйн киноны хувьд бол би 2 удаа хандаж үзсэн. За. Тэгээд тэр шалгуурт нь таардгүй юм байлээ. Уул нь мэрэгжлийн ганц үн юм байгаа. Тэгээд энэ ер нь биш үү тэр яаман дээр байгаа мөнгө бол яг хэрэг дээрээ яаман дээр байгаа мөнгө бол яг хэрэг дээрээ сонгуул зориулагдсан авилгалын үрх ёстой мөнгө. Юу гэж байгаа үрх ёстой гэдэг чинь? Татвар төстэй мөнгөийг тэгж болд юм уу? Болно. Ягаад гэвэл энийг тэр яам гэдэг нэрийн дор мэдчихийдэг учраас тий яах гэж бүгдээрнгийн баг хөнгөө газар соёлын төв бариад байгаа. Төрөний цагтаагийн зурсан тэр үйлчлэгээ чинь тэр төргөө хувь хүн хуваарь хийчих нэг нөхөр алуус бий болгоч нэг нөхөр үсийн зарч мөнгө аваад энэ ч амьдрал байгаа. Тэгэхээр нэг Мао Цзэдун анжис тараалаа гэдэг шиг юм болдог байхгүй юу? Яг төсвөө хараарай. Сонгуулийн жил маш их төсөв байгаа. Янз бүрийн байдлаар. Маш их төсөв бий. Түүнийг аваачиж одоо тэр ваучер гэдэг чинь удаанцсан 24 оны одоо авилгал байсан. Яг энэ нэг тариаланчд хүмүүст нэг зээл олгоно шүү дээ. Хөдөө аж ахуйн зээлгээд тэгсэн. 24 онд яг тэрний нөгөө тал нь байсан байхгүй. Шинэ хоршоогийн нөгөө тал нь. Шинэ хоршоогийн нөгөө тал. Яг адилхан зориулт нь. Ваучер хүүхдүүд чинь одоо юм үзэх эрх олгож байгаа маа. Тэгтээ дөрөв одоо AI бий болцсон энэ интернет ингэтлээ хөгжсөн үед ер нь билет өгнө гэдэг чинь одоо их хуучны арга юм шин. Сайн байна уу та? Сайн байна та. За тэгээ эх жилийн одоо энэ биеийн тамир спорттой холбоотой төсөвт бид нэр олимпиатай холбоотойгоор 1 тэрбум төгрөг төсөв суулгацсан байгаа. Тийм учраас одоо яг хідэн тамирчин эрхээ авах нь уу тэрийг харж агаад тэгээд ямар зохион байгуулалтаагаар ямар бүрэлдэхүүнтэйгээр оролцох уу гэд тэг харамсалтай нь манад бас ингээд одоо жишээлбэл манай тэр одоо мэрэгжлийн спортын холбоодод одоо яг хідэн дасгалжуулагч
Чаас гадна одоо сэтгэл зүйч гэдэг юм уу тийм хүмүүс оролцох квотын өгчдөм байлээ. Тэгэхээр нөгөө нэг дураараа одоо олон сэтгэл зүйчтэй ч юм уу хоол зүйчтэй ч гэдэг юм уу тийм ийм хүмүүсийг авч явах боломж байдгүй квоттой гэдэм байна. Улмаагийн асуултанд түрүүн эхлээд соёлын яамны сайд хэрэгтэй юугүй юу гэж та асуусан тийм ээ. Тэрнээс эхлээд бол нэгэнт соёлын тухай хууль батлаад их хурлын хэлэлцээ, дард түмнэр хэлцүүлээд тэгээд тэр олон бүлэгтэй, зүйлэнхтэй тодорхой залтуудтай гарцсан байгаад яг ийм тохиолдолд бол баг одоогийн соёлын сайдууд юм өнгөрсөн соёлын сайдууд санаачлагаараа л дүрм зурчид тоглодог юм бол соёлын бодлогын чиглэл, төрийн бодлогын чиглэл бол тэр хуульд миний бодоход бол аюулгүй тодорхой чиглэлүүдийн заасан байлээ л дээ. Ганцхан Английн багт Монголын далбааг наах уугүй юу? Эсвэл ваучер тараах уугүй юу гэдэг бол баг заримдаа соёлын яамны зарим хүмүүсийн тоглолт мэн шиг харагдаж болох боловч төрийн бодлогын хувьд бол чиглэл нэг тодорхой заагдсан учраас баг тэр хуулиа биелүүлэхийн төлөө л одоо хамаг цагаа ухамсарт амьдралаа бүх юма зориулаад явхад л баг болохоор юм л зүгээр илүү дутуу тоглолт хийгээд тэндээс янз бүрийн юм хараад ингээд томруулдаг шидээр бүр ингээд одоо цогтөрийн хардаг шиг ингээд томруулаар энэ нь яг өнөөдрийн цаг үед хэрэгтэй нь вэ нү хэрэггүй нү маргааш эхлэх зүйл байж юу өчигдөр хаяад орхих хэвээр зүйл байсан бөө гэдэг тэр хийж болох юм шиг санагдаад байгаа. Тэгээд дараагийн одоо энэ ундрам сайдын дараагийн намын сонгуулиар өөр хүн ирэхэд энэ хуулийн аваад ажиллахыг л бид нар хүссэн юм. Энэний ажилласан үр дүнгийн бид нар дүн тавьчихна л да. Энэ буруу байсан шүү. Айлны намын гишүүн л ирнэ. За. Яг хуулийн хэлтэн байгууллага шалгуулах хэрэгтэй. Энийг миний одоо ажиллаж байх хугацаанд соёлын яамтай холбогдуулан төсөөс ямар нэгэн санхүүжилтийг одоо Монгол хаан төсөлд зарцуулаагүй. Харин бид нар бол бодлогын нэмжлэг үзүүлсэн. Яагаад гэхээр бид нар дэлхийн тавцан дээр Монгол уран бүтээлчтэй гаргаж байна. Энэ утгаараа бол бид нар одоо олон улсын байгууллагуудтай холбож өгөх. За хэрвээ одоо энэ тэнд нээлт болох юм бол тэрэнд нь очиж оролцох ийм байдлаар бол бид нар дэмжлэг үзүүлж ажилласан үнэн. Энэ дэмжлэг хэдэн төгрөг вэ? Одоо бид нар томилтоор явсан зардлын хэмжээнд л болох болоо гэж бодож байна. Түүнээс биш ямар нэгэн одоо юу гэдгийг мөнгө санхүү гаргаж эдгээр хүмүүсийг дэмжлэг үзүүлсэн зүйл бол байхгүй. Нөгөө зочин маань ороод ирлээ тэгээд та сайн явж ирвүү те. За манай ээлж зочноор Жүгдрийн эрхэм төгс, соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын зөвлөх, соёл урлагийн их сургуулийн эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор, доктор, профессор. За бид гурав сая таныг байхгүй нөгөө Монгол улсад ер нь соёлын яам ер нь байх ёстой юу үгүй юу те? Тийм бол яагаад гэд ингээд их өргөн хүрээнд ярьж байгаа. Түрүү эхлэлдээ бол нэг яамаа ингээд тойроо ярьцээ. Одоо ингээд нэг сайд руу нороо явж байгаа. Би танаас зүгээр яг шууд тулгаад асууж байгаа юм биш үү? Ярьж байгаа л сэдв юм те. Таас энэ дээр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлнэц. Юу гэхээр ундрам сайдын өмнө одоо номин гэдэг одоо сайд байлаа л да тий. Тэгээ энэ хүний хувьд чинь ингээд сайд багтаа одоо хүртэл ингээд тэр эффект ингээд яваад байгаа. Одоо жишээ нь тэр том одоо яамны төсийг зөвхөн одоо нэг тамгагүй төр гэж үжих зориулаад тэр нь одоо англи сүүлд энэ Токио тоглосон ч гэдэг билүү тий. За тэгэл одоо нөгөө ISP show гэж одоо маш сайн инфлюенсер ирэнгүүт ингээд одоо зөвхөн өөрийнхөө хүмүүсийг уулзуулчих тийм үү. Тэр байтугай одоо Премьер лигийн фул хэм гэж одоо баг төртөл ингээд одоо санхүүжилт өгсөн гэдэг олон л юм явж байна. Гэхдээ яг хуу танаа яам одоо юу гэдгийг ийм олон одоо юу гэдгийг зөвхөн соёлоос гадна одоо энэ спорт, аялал жуулч залуучуудын асуудлыг ингээд эрхэлж байгаа шиг байна л да. Гэхдээ ингээд хэд бас нэг тийм үргэлгэн гихүү байгаа оноогүй тийм зүйл байж болох. Би өмнөх сайдын талаар нь ярьж байгаа шүү. Би одоо л ундрам сайдын талаар хараахан мэдгүй байгаад бол томилогдож удаагүй байгаа учраас. За ер нь бол соёл гэдэг ойлголт, за хөгжил гэдэг ойлголтуудыг бид нэр эргэж нэг харах хэрэгтэй болчиход байгаа тий. Монгол улс. Нөгөө хөгжил хэл илүү бид нэг материалын юм ингэж дулдуудаад илүү нөгөө баялагтай бол хөгжиж гинэ гэж ойлгоод явсан. За энэ бол одоо монголчууд юуныг оюун санааны хувьд бол нэг тийм төвөгтэй байдлаар оруулж байгаа. Нэг илэрхийлэл энэ улс төр дээр хүчтэй илэрч байгаа байхгүй юу. За нөгөөдөөс тэгвэл нэг хүний ямар нэг үйлдэлээр бол тухайн одоо яам их ч юм уу тэр тогтолцоог байх уу байхгүй юу гэдэг ярих нь бол өөрөө босч байгаа. Асуудал бий хэтрийн өнгө цандж юм гэж ярьж байгаа тийм. Тэгэхээр бид нар нэг асуудал хэтрийн өнгө цандсны горыг бол одоо амсч штэ. Ерөөсөө л тэгээ харагдахад л гоё байвал бусд намайг үүдэх зарчмаар одоо өнгөрсөн 30 жилийн түүхийг бид тэр одоо ингээ ямар нэгэн байдлаар бүтээснэ. Тэгтэл ер нь бол одоо түрүү намайг орж ирж хат манай хүмүүс ярьжсэн тийм. Тэгээ хууль эрх зүйн орчны хувьд бол
одоо энэ салбар бол харьцангуй бас нэлээд шинжилгээ хийсэн. Үндсэндээ тулгуур 2 хуультай тий салбар. Соёлын тогоо хууль байна. Энэ бол Монголын соёлын нэгтгэх аюулгүй байдлыг хангах тэрийн тогтолцоо нь ямар байх юм? За тэнд хэн ямар үүрэгтэй оролцох юм? За ингээ 360 сум за ингээ засаг захиргааны нэгжүүд яаж зохион байгуулалтанд орох вэ гэдгийг хөгжлөө гараад өгч байгаа. Энэ бол ерөөсөө Монгол хүний тэр үнд зүйлийг доктортой авч явах, Монгол улсын оршихуйн тэр мөн чанарыг засаглалын хувьд авч явах тэр үндсэн тулгуур хууль гэж харж байгаа. Нөгөө талаасаа соёлын бүтээч үйлдвэрлэлийг дэмжих хууль гэж одоо 24 онд их хурлаар батлагдсан. Энэ бол ерөөсөө нэг шинэ эдийн засгийн соёл нь өөрөө зөвхөн нийгмийн хөгжлийн тэтгэгч төдийгүй эдийн засгийн салбарыг бол доктортой олон талт байдлыг хангахад үүрэгтэй аймаа гэдэг энэ хөгжлийн шин загварыг эрх зүйн орчинд л одоо ингээд бас тодорхойлж өгсөн тийм. Ерөөсөө энэ бол ерөөсөө Монгол улсыг доктортой хөгжлийг хангахад хүний хөгжлийн тэр хүний амьдралын сайн сайхан байдлыг хангахад эдийн засгийн буюу тэр бүтээлч идэвхтэй үйл ажиллагаагаар дамжуулна. Энэ бол ирээл Монголын үндэсний түүх соёлын өв нь өөрөө чухал нөөц байх юмаа гэдгийг бол энэ хуулиар гаргаж өгөх. Одоо докторч өгсөн юм байна. За ингээ харах юм бол үндсэндээ бол бид нар бол одоо нөгөө хөгжил гэдгийг бид нэр яаж харах вэ гэдэг нэг бодох хэрэгтэй болчиход байгаа. Нөгөө талаасаа ер нь соёл гэдэг ойлголтоо бид нар бас нэг арай өргөн хүрээнд авч явах хэрэгтэй болчиход байгаа тийм. Ер нь бол боловсрол өөрөө соёлыг бий болгож өгч байгаа гэж харж байгаа тийм. Үндсэндээ боловсролын үр дүнг бид нар соёлоор хэмждэг. Зөв амьдрах тухай тийм. Зөв үйл хийх тухай энэ л дадлал өөрөө соёл гэж хэмжиж байгаа тийм. Одоо хүний хөгжлийн үндсэн суурь тулгуурыг эрүүл байх тэр соёл төлөвшүүлэх нь бол хүний хөгжлийн тулгуур юм а гэдэг байдлаар харж байгаа. Энэ талаас бол бид нар соёлыг чухал гэж харж байгаа. Зүгээр яг одоо өнгөрсөн өмнөх сайдын тэр одоо шийдвэр за засгийн газрын шийдвэр ч гэх юм уу те. Энэ бол тухайн нэг хувь хүмүүсийн ч гэх юм уу нэг тухайн цаг үеийн л нэг тийм асуудал болохоос биш. Энэ бол тэр яамыг байлгахгүй байх тухай асуудал юм уу? Эсвэл салбар өөрөө Монголын хөгжилд одоо хэрэггүй юм шиг ингэж бас хандах нь бол нэг тал руугаа би хэлбий гэдэг нь гэж харж байгаа. Биднээс бас ярьдаг гэж ярьсан. Сая ер нь дөнгөж эхлээ ярихдаа бол энэ соёлын яам хэрэгтэй хэрэггүй гэдэг асуултыг хөтлөгчөөс тавьсан. Тэгэд бол хэрэгтэй бас хэрэггүй. Хэрвээ зөв ажиллах юм бол яам хэрэгтэй. Жишээлбэл сая бүтээлч үйлдвэрлэлийн тухай хууль, каноны тухай бидний хувьд бол энэ хуулиуд гарч ирснээрээ бид бас нэг баримжаа тавьсан. За одоо ямар хууль дээр ажиллах гэж байна? Энэ яам одоо бидэнд хууль хэрэгтэй шүү. Та нараас хууль нэг нь хууль гэдэг нь бодлого. Тий, ер нь бол одоо бол нөгөө соёлын үеийн хуулийг шинжлэх ажил байна. Үеийн хууль байна. Тий, үеийн хуулийг шинжилье. Хоёрдугаарт одоо ер нь бол бид яамны барьж байгаа бодлого явах гэхээр ер нь бол энэ салбарын бодлогыг ер нь 5 жилийн хугацаанд нэлээд шилхооны үндэстэй, системтэй, зэгцтэй одоо салбарын оролцогчтой оролцоотойгоор ингээд төлөвлөж гаргаж ирэх гэдэг юм уу нэлээд анхаарал хандуулж байгаа. Яагаад бол эн чинь зөвхөн нөгөө салбарын хөгжлөд зөвхөн яамны ажил юм уу, яамны үүрэг биш гэж хараад байна тийм. Энэ бол энэ оролцогчтой уран бүтээлчтэн дээр бардаагчнууд нь тэр өөр бусад хувийн хөгжлийн судалгааны боловсролын ингээд нөгөө бүх талууд хамтдаа бид ирээдүйд хаашаагаа явах хэрэгтэй вэ гэдэг имийг хэлэлцээд нөгөө зургаа их зөв зурх тухай асуудал нь явж байгаа тийм. За. Соёлын сайдын багцаас Edelman Сингапур руу 1 сая 500 мянган долларын гэрээ, Boston Consulting Group руу сая 360 мянган евро менежментийн зөвлөх үйлчилгээнд, CNN руу сая 700 мянган доллар, хөл бөмбөгийн Fulham багт сая 190 мянган фунт стерлингийн гэрээг тус байгуулсан байна. Үүн дээр Triptych.com 100 мянган доллар, BBC 500 мянган долларын нийт одоо гэрээний үнийн дүн бүхий ажлуудыг хийлгэжээ. Харин энэ асуудлыг соёлын сайд номингоос өөрөөс нь тодруулахад Дэлхийн банкнаас зөвхөн брендингэд 500 мянган доллар, 400 мянган доллар гэх мэтээр тоогоо зөрүүлж хэлсэн бөгөөд эдгээр нь шилэн дансанд байршаагүй шалтгаан нь хувийн хвшлээс зардал гарсан гэж тайлбарлсан. Яагаад номын сайдын кейсүүдийг оруулж ирж байгаа гэхээр би одоо золиос сэтгүүлч шууд асууя л да. Одоо жишээ нь Премьер Лигийн багтаа гэрээ байгуулна, Go Mongolia-г Монголыг сурчлана гэж гэрээ байгуулсан байгаа юм. Тэгээд Монголын өөрийн үндэсний хөл өмгийн шигшээ баг дэлхийн FIFA-гийн ерөн чансанд хэд байдгийг ерөн та нар мэдэх үү? 190 гишүүнтэй байлагт манайх баг 170 80 хавцаал явж байгаа. За тэгээд би хэлье. Одоо нэг үг өгдөг те
нөгөө хүний бурхнаас илүү өөрийн чөтгөр дээрээ гэдэг. Өөрийн хөл өмгийн баг зөвхөн хөл өмгийнхээс гадна одоо тэр нөгөө нэг CS нөгөө нэг Монголс гэдэг баг байна те 3-3-ын тэр одоо эмэгтэйчүүдээс хасан мөнгөний баг байна. Сүүлд одоо тэр physical age-д орсон Монголын сор болсон залуучууд байна те. Тэдэртэй хамтарч ажиллахын оронд ингээд нэг юм багтаа гэрээ хийдсэн. Одоо энэ гэрээн дуусаагүй энэ манай Монголын засгийн газрыг үр төлбөрөөр дуусаагүй учраас арбитрын шүгт өгч байгаа байхгүй та. Тэг манай зүгээр ингээд нэг соёлын бодлого хэрвээ ингэж явах юм бол энэ юу нь яг бидэнд юу үлдэх юм. Энэ мөнгөний хамгийн гол нь энэ гарч байгаа мөнгө нь зөвхөн энэ номин гэдэг сайдын ч юм уу энэ соёлын яамны мөнгө биш л те. Энэ нөгөө одоо юу гэдгийг ард иргэдийн одоо юу гэдгийг татвар төлж байгаа мөнгө нь ингээд урсаал явж байгаа юм. Тэ. Тэгээ одоо хамгийн инээдтэй нь Монголыг яаж сурсан гэсэн чинь энэ баг бэлтгэлийнхээ хувцсны өмсгөл дээр Монгол улсын далбааг байрлуулсан гэж байгаа. За би танаас асуу энэ ямар учиртай бэ вэ? Ер нь бол яг таны асуултанд бол би түрүү хариулсан гэж бодож байна. Юуаж хариулсан бэ гэхээр нэгэн төрлийн бодлогын чиглэл гарцсан энийг хэрэгжүүлэх нь тухайн баг хамт олон удирдах байгаа хүн альнийг авч яана, алин дээр нь илүү тоглолт хийж байна гэдгийг л шүүх хэрэгтэй болов гэж бодож байна. Яам одоо жишээл 3-4 хоногийн өмнө олон нийтийн сүлжээгээр нэг сүрхийн мэдээлэл гарлаа шүү дээ. Би бас тэрэнд үнэхээр тийм боддог бол ямар ч хэрэгтэй юм бэ гэд номтой харьцуулж бодохгүй. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путиний зарилгаар хүүхэлдэйн кино болон хүүхдэд зориулсан киног бүх бүтээлийг төрөөс санхүүжүүлэхээр боллоо гэсэн юм юу гарч ирж байна. Бидний айлтгийн хуулийн хийсэн шүү дээ. Гэтэл уран сайхны киног бол бүтээлч үйлдвэрлэлийн ямар нэгэн зүйлээр явуулдаг юм мэгмар хийжсэн те. Өөрөө ашиг орлогоо олоо яваад байдаг. Тийм одоо урлагийн бүтээлүүдийн нэгэнд нь бол уран сайхны кино орно. Гэтэл түүх, ёс суртахуун, өв соёл, шинжлэх ухаан тань мэдэх бол тэр киноны хажууд баримтат кино, хүүхэлдэйн кино, бусад шинжлэх ухааны хэлбэршүүлсэн кино бол орлогогүй учраас энийг төрөөс нөгөө оюун санааны дархлааны дээвэр тогтоохын тулд анхаарч соёлын бодлого тийшээ хандсан. Уран сайхны киноны нөхдүүд бол хэн овсгоотой, хэн сэргэлэн, хэн зах зээлд юмыг олж харж чадж байна, хэн олон түүнийг байлдан дагуулж чадж байна гэдэг нь өөрийгөө аваа явчихна шүү дээ. Урлагийг хөгжүүлэх одоо нийгэмд ашигтай, хэрэгтэй, тустай өгөөжтэй хүн хөгжүүлэх зүйлд бол тэгээд масс тэрийг үзэдгүй, билет авч үзэдгүй тийм төвшөнд байвал тэрэнд бас зориуд мөнгө хайж төрөөс анхаардаг юм байна гэдгийг саяны тэр Путиний хууль гэж би тэгж ойлгосон л да. 3 хоногийн өмнө ингээд бичсэн. Манайд бол 3 хоног хийлээ шүү дээ. Хуулинд ингээд та хэд заасан байлээ гэсэн. Тэрнээс биш 3 саяд өөрчлөгдөж тэрэн дээр нөгөө нэг тоглолт хийсэнгүй өөр юмнууд дээр үсрэшээ тоглолтыг яваад байсан биш вэ? Нэг өгүүлбэр нэмсэн байхгүй юу? Манайх 3 жилийн өмнө наадах гэж гаргаа ийж. Айл хэдий юм Путинээс өмнө. Тэгээд тийм газар нь одоо киноны тэр хэсэгт нь мөнгө хэрэгтэй байна. Ер нь урлагийн тийм юмд мөнгө хэрэгтэй байна гэдгээ тодорхойлсон. Соёлын яам бол. Тэхийн тул соёлын яам байсан. Бид бий болгосон. За би одоо баг чинь олон жил оюун гэрэл сайдаас эхлээл анхны одоо нэг хэсэг тасарч байгаа оюун гэрэл сайд орж ирсэн шүү дээ. Тэгээд тэрнээс хойш тэр хуулиуд дээр ажиллаж ирсэн. Тэгэхээр бид бол хийдгээ хийсэн. Ганцхан новшроод завсран орон дотроо хуулиа зассан байна. Та хараарай. Тэр хуулийн дээр уран сайхны кино гэж байгаагүй. Хүүхдийн кино, хүүхэлдэйн кино, баримт кино гэж 3 юм байсныг урд талд нь уран сайхны кино гэж. Хулгайгаар их хуралд орохын өмнөхөн байнгын хорон дээр байнгын хорооноос баг мэдхгүйсэн байнгын хороо хасцсан байсан юм чинь байнгын хорооны өрөөнөөс гараад их хурлын даргын хууль хүлээдэг гэж өгдөг шүү. Өргөн барьдаг шүү. Яг нэг 20 хэдэн алхам дотор л хийч. Ганц хуудас солиод авч. За. Тэгэхээр наадах чинь юу ч тэггүй. Чи тэрэнд битий юу би яг сайд нь хэлэх гэж юу сайдын зөвлөлтөд хэлэх гэж ш. Тэр одоохон солихгүй бол тэрийг хасчихгүй бол нэг өдөр дараачийн мөнхөд 8 од гэдэг кино ингээд ороод ирнэ. Тэнгэр таруулсан 8 од гэх. Мөн үү? Тэгээд 100 тэрбумыг нэхин. Нэгдүгээр, хоёрдугаар биднес тэр киноны хуулийн дээр Монгол улсыг доройтуулах бас нэг юм орсон. Монголд ирээд кино хийнэ гэж мөнгө цацчаад цацсан мөнгөнийхөө хамаг баримт хүчийг цуглуулж хагаад тэр цацсан мөнгөө буцаагаад Монголоос авна гэж байна.
Монголын санхүү одоо сангийн яамнаас. Энэ бол аюул. Нэг эргүү тэнэг амтны зөвшөөрөөд зүгээр кино хийнэ гэж дуусахад 500 сая өдөрших их мөнгөөр идэж ш киног. $1 тэрбум имийг Монгол цацсан. Тэр дотор нь авилгад бүх юм байгаа ш. $1 тэрбум авъя гэд яамнаас авна. Тэгэхээр ийм үзүүлэлтүүд тэр хуулийн дотор хулгайгаар орсон. За. Түрүүн энэ нэвтрүүлэг эхлэхийн өмнөхөн тал бид энд ярьж байхад дараа нэгсний дараа та болсон шүү дээ. Монгол улсын соёлын яамд 100 гаруй хүн ажилт юм л шүү дээ. Яасан их хүн ажиллаж ийнэ гэд хөтлөгч улмаа мань бүр нэлээдээ том болгоод их гайхацсан. Би бол баримт кино болон бусад асуудлаар сүүлийн хэдэн жил байнга л орж гарч илдэг. Тэнгүүт нэг зүйл ажилласан. Бүгд ажиллаад ирэхгүй баахан цаасны ажил дарагдсан бирээс хүн орж ирээд юм илүү юм хэлчихвээ, зовоочихвээ гэсэн маягтай байдаг нь ганц соёлын яам биш. Монголын бүх яамдууд цаас бичгээр тайлан зүйлтээр хурал зөвлөгөн хоёрдугаарт нөгөө хуулийг чинь хэрэгжүүлэхийн тулд хугацаа хэрэгтэй шүү дээ. 2 жил, 3 жил, 5 жил, 10 жил тэр бүгдэд ингэнгүүт тэр 100 хүн байтгаа би бодсон 500 хүн байж болох. Яг тэгэхээр тэр имийг хэрэгжүүлэх юм чинь өөрөө 7 хоногийн сарын дотор хийдэг бас ажлууд бас биш байна. Тийм учраас тэрэн дээр нэмээд сайдын илтгэл тэр юмны номын сангийн бүр ингэ цаасан дарагдлаад өмнөх ажиллаа бүр барж ядаа зарим нь ингээд гэртээ ярьж чадахгүй үйлдэх ийм болцоосод би зөндөө харсан. Тэгэхээр бид нар тэгээд ажил хийгээд нэг тайвширдаг. Юу яадаг гэдэг шиг нэг кофетэй, цайтай, юутай нэг хурал зөвлөгөө хийсэн болоод тэр том заалтай нэг хэсгийг хэрэгжүүлчлээ гэдэг. Тэр зөвхөн хурлаар хэрэгжиждэг бол бодит амьдрал дээр асуудал хэвээрээ үлдсэн байгаа учраас энэ новширсан нийгэм ингээл нэг санжигнаал ийм тийм нөгөө социализмын нөгөө нэг Паказуха гэдэг чинь илүү тэрнээс 7 дор болцсон ингээд өөрөө өөртөө хуураад яваад байгаа юм байна даа л гэсэн ойлголт сэтгүүлч надад төрдөг. Энэ бол ганц яам дээр бүх яам дээр тийм байна. Энд тэнд очиж туу цайчилдаг, тэгэл цай уудаг, кофе уудаг, биевэндээ талархдаг, дараа нь шагнадаг. Энэ асуудал шийдэгдсэн шүүгээ тайланд ордог. Шийдчлэгэнгүүт захын нэг сум бригадд очиход бол нөгөөх асуудал бүр феодализмаас 7 дор орцсон хэсэг болож ингээл явцал байдаг л да. Үндсэндээ соёлын салбарыг өнгөрсөн хугацаанд олон нийт төдийлөн хямдтай байгаагүй. Гэхдээ хөгжиж чадах юм бол амжилттай байж чаддгийн жишээ одоо тухайлбал Солонгост те соёл урлагаа хөгжүүлээд зөвхөн K-pop-оос 18 тэрбум долларын 5 тэрбум долларын одоо орлогыг улсын төсөвтөө бүрдүүлж бас чадчих штеп. Тэгэхээр бид нар яагаад ингэж соёлын салбартаа хүч хаяад уран бүтээлчдэд дэмжиж тэгээд тэдэндээ оруулсан хөрөнгө оруулалтаа буцаагаад улсдаа татвар шимтгэл болгоод авч болохгүй гэж бодож бид нар жилийн өмнөөс энэ салбарыг судалж эхэлсэн. Ер нь бол тэгээд судалж явж байгаад 6 сарын өмнөөс тухайн үеийн салбарын сайдаас нь тодруулаад тодорхой том мэдээлэл авч явцдаагүй. Тэгэхээр энэ ингээд зөвхөн биднэрт олцсон мэдээлэлээр хамгийн багтаа 20 гаруй тэрбум төгрөгийн одоо үнийн дүү яригдсан гэрээнүүдийн үнийн дүн. Тэгээ нэмээд бас ингээд тушааллуудын харахаар яг нөгөө валют учраас гэрээ тушааллуудаа ингээд жижигчлээд тэрбум гэдээ гаргасан байж бас болшгүй. Танаа сайдын зөвлөлд энэ Батүлзий Баатар гэх найруулагч удаа байгаа юу? Энэ нөгөө хойцсон сайдын одоо биш үү те. За би яг зүгээр та хэдээс асуугаад байгаа нь бол ингээд нэг жүжигт ингээд зах зээлийн зарцмаар явах боломжийг олохгүйгээр ингээд бүхэл бүтэн уулбан компаниас ингээд $20 сая зээлээд 2 саяыг нь шууд ингээд жүжигт оруулсан гэж одоо хууль зүйн сайднаар гаргаж ирэл ярьж байна л да тий. Ингэсэн ингээд одоо ингээд нэг талдаа гарах бах. За ямар ч үсэн би ер нь бол жоохон нэг нүгүүл ярьж байгаа шүү та нартай. Тэгээд яг энэ салбарт чи юу болж байгаа талаар. За бас нэг юм байна. Энэ одоо дараагийн бас нэг раунд хэлчихэд бас болох л бах тийм ээ. Соёлын ваучер гэж зүйлийг одоо өнгөрсөн жил ярьж эхэлсэн. Одоо ундрам сайдууд би гарч ирүүггүй би мэдэхгүй. Тэгвэл ингээд энийг бол зөвдөх шалтгаан бол одоо хөдөө орон нутгийн ер нь хүүхэд багчууд одоо юм соёлын хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд одоо юм тасалбар гэж ойлгоод байгаа. Дэлхийн бичих гэж ойлгоод байгаа тийм. Тэрүүгээр одоо тэр тасалбар билет. За билет л биш хүн. Тэрүүгээр одоо тэр өөрөө өссөн тэр жүжиг кино юу гэдгийг эсвэл юм секс дууланд хамрагдах юм уу та гэж тийм. Зүгээр одоо зүгээр яг яамнаас барьж байгаа бол тэр ваучерыг ер нь та нар юу гэж үзэж байна? Ийм гаргах уу эсвэл энэ биш үү? Яг хөө зүгээр өмнөх сайдын ярьжсэн параметр бишрээ. Яг зүгээр ер нь бол энэ оролцоог яаж хангах уу гэдэг асуудлыг харж байгаа тийм. Одоо нөгөө соёлын үйлчлэгийг дэвширцэмжтэй хүргэхэд зорилттой төлөвлөгөөдөө оролцоог хангахад бид нар төрөөс ямар бодлогоо барьж явах уу гэдэг тал нь илүү чухал. Тэр нь бол нөгөө баавчир чи мөнгө тарах тухай асуудал шүү дээ. Илүү
одоо хөгжлийн бэрхшээлтэй аж гэдэг нь өндөр настангууд ч гэдэг юм те. Тэрний соёлын үйлчлэгээ уран бүтээлийг үзэх тэр нөхцөлийг бүрдүүлэх дээр илүү гарч байгаа. Энэ бол өөрөөсөө нөгөө төрөл соёл урлаг байгаад хүний хөгжлийг дэмжих нэг чухал хэсэг нь энийг жараад байгаа. Зүгээр нь боломжтой эсвэл тэр өөртөө өссөн юм бол одоо хаанаач үзэх боломж нэгтдсэн. Гэтэл нөгөө одоо бид нар зорилт бүлгүүд рүү чиглэсэн зөв бодлогыг яаж хийх юм. За дээр ер нь бол өсвөр үеийн хүүхд залуучуудыг илүү хүнснийхээ төв соёлоо ойлгох, одоо монгол хүн гэдгээрээ бахархах. Энэ боломжийг бид нээлттэй болгоё гэдэг талаас нь нэлээд гарч байгаа юм. Яг тэгвэл одоо монгол ах уу, нүүдэлч ахуйтай хотод амьдсан хүүхд бол төдийлөн ойр биш вэ те. Тэгвэл энийг яаж ойртуулах вэ гэдэг асуудал бол бид аягүй чухал гэж харж байгаа. За 3 дахь асуудал юуг харж байгаа гэхээр гадаад амьдарч байгаа монгол хүүхдүүд ээж автаа амьдарч байгаа. Дэлхийд дахинд л энэ 3 дахь соёлын хүүхдүүд гэж нэрлэдэг байгаа юм тий. Гэр дотроо бол яг ээж авах уламжлал соёлын орон зайд байдаг. Гарахаараа өөр нөгөө амьдарч байгаа улсын соёл. Тэгэхээр ээшээ чиглэсэн бодлогуудыг хийдэг. За тэр нөгөө хүүхдүүд том болоод оюутан болоод ирэхээр би монгол хүн шүү дээ гэдгээ өөрөө илэрхийлэх тийм хэрэгцээ үүсдэг юм байна л да. Одоо би монгол хүн байна, би монгол хүн шүү дээ гэдэг. Гэтэл яг тэр хэрэгцээ илэрхийлэхээ яаж гаргаж ирэх үү гэдэг нь бол Монгол одоо соёлын бодлогын, гадаад бодлогын бас цөм хэсэг байх хэрэгтэй гэж ярьж байгаа. Яг бол би хэдийн Америкт амьдарч байсан тэр монгол хүн, монгол улсын иргэн гэдэг талаас нь харах юм бол бид нар тийшээж игсэн бас бодлогуудыг бол зөв бодлогыг хийх хэрэгтэй. Гадаад дипломатын газрын дамжуулалт энийг бол бид нэлээд системтэй үндэсний соёлын боловсролын хөтөлбөрийн хүрээнд бол хийх хэрэгтэй байна гэдэг талаас нь бол нэлээд харж байгаа. Тэгжээж нөгөө одоо гадаад амьдарч байгаа хэдэн зуун мянган монгол төрж өссөн монголчууд өөрсдөө дэлхийд би монгол хүн шүү дээ гэдэг бахархах хэл, өв соёл, хувцас гэдэг чинь нөгөө монгол хүн нийлэрхийлэх маш олон юм ийм л тэр хүн чинь өөр итгэлтэйгээр өөрийгөө илэрхийлэх тэр боломжтой бүрдэх хэрэгтэй гэдэг талаас нь. Хоёр ваучер дээр хэлэх үг байна завч. Байна. За ваучер бол ерөн цаад санаа нь бол зөв юм байна. Дан сонгуулийн үед хараад тэгээд тэрийг ашиглах гээд улаарад тэгээд завааруулсан болохоос яг хэрэг дээр өнөөдөр биднээс байна маш цөөхөн ардам цөөхүүлээ. Аль болохоор хүүхдүүдийг сургуулийн тийм ээ бага насны тэр хүмүүс чинь одоо ядаж нэг ангийг тэр чигээр наваачаад дөөрийн театр руу богем гэдэг жүжиг үзүүлээ. Дөөрийг гайхамшигт юм аав. Гэтэл тэрлүү чинь очих бүх юм байхгүй. Ганцхан номтой тэр ном нь дор идэр дүүдээ хандхна гэж Баабарын бичсэн нэг ном баг. Би энэ ертөнцийн соёл урлагаас энэ ертөнцийн эрдэнэсээс аль алийг үзсэн, харсан, уншсан, бас тухай уншсан, тухай харсан байх вэ гэдэг тойм. Дэлхийн тойм. Энийг сайн бүр 10 жилд нь бүр ингээд тэрээр програм хийж байгаа зоох юм бол ердөө 5 жилийн дараа биднээс маш боловсралтай хүмүүс 10 жилийн дараа бүр дээд боловсралтай хүмүүс олж авах бол. Тий. Тэгэхээр ваучерыг буруу үед гаргасан байхгүй. Тий. Энэ яг зөв менежмент хийж зөв тий. Гэхдээ нэг ваучер тараагаад нэг ваучер эдэн анчсөглөө гэдэг шиг юм болох гэсэн. Дахиад ваучертай болох юм байна л да. За. Би бол бас Игмартай санал нэг ваучерын бодлого бол алсуураа холоос харахад бол зөв бодлого байдаг. Чухам яаж хэрэгжүүлж гин үү, он цагаа олж үгүй юу, энэс өөр хэлбэрүүд бас байж болох байсан уу? Бүр хардах юм бол энэ нь тодорхой хэсэг хүмүүст ашигтай болоод ингэч үү? Хэрэгжүүлэх арга замаа олж чадахгүй болоод одоо хүлээж авч чадахгүй нийгэмд ингээд тулгач юу гэсэн юм асуудлууд гарч ирэх байх л та. Ер нь бол алсуураа бодоход их зөв юм. Тэгээд ер нь бол улмаа. Бид нэг ингээд соёлын тухай ярихдаа соёлын яам гэж одоо зөвхөн соёл урлаг хариуцсан яамны тухай ярьдэн шүү дээ. Гэтэл соёл гэдэг чинь өөр айгүй өргөн дэлгэрээс болж нийгмийн соёл, нийгэмших соёл, иргэний соёл, иргэн байх соёл гэд ингээд яваад өгөнгүүт энэ юмнууд ч одоо ваучер урлаг соёлоор баг хүүхдүүдийг ингээд ирээдүйн иргэдийгээ хүмүүжүүлэх, соёлтой болгох, зүв болгохгүй бол баг соёлын яамнасаа илүү нийгэмсэх соёл, иргэний соёл тал руу ороод иргэний соёл энэ төрийг хэн хэрэгжүүлэх юм гэхээр сургууль соёл багш нар энэ төрлөө ингээд хаяал орхиж байгаа. Эднэр дээр бас зөндөө олон юм гараад тэгэл аль хурдан эффект үзүүлэх юмудаа шүрээд аваад хийчихв. Эсвэл хин нэгэнд ашигтай байдлаар энийг хийчихвэл арай зүгээр юм уу гэдээ аваад хийцсэн юм уу? Зүгээр хардах хэргийн хувьд бол тийм. Зүгээр харах өнцгийн хувьд бол соёлын сайдыг тийм. Сонгож тавихтаа хэрвээ ардтан үнэхээр засгийн сонгоогүй шүү дээ. Оролцд юм бол тэр
эрх барьж байгаа нам нь соёлын сайдыг тавихтаа яг нейтрал хүн тавих хэрэгтэй. Яг сая нэг их хурлын дарга намын гишүүн байх нь гэдэг биднес бөө маргаан хилжил өрнүүллээ шүү дээ. Яг тэр шиг. Тэгэхгүй болохоор биднес байнга хардсаар л байх бол. Угаан за Жансан нургыг ингээ ажиллуулцдаг бол одоо ер нь бол зөв санагдаж хүн хөлийн зөвшөөрч байгаа байхгүй. Гэхдээ Жансан нур Монгол ардын намын гишүүн шүү. За тэгээд амар хэцүү л асуудал байгаа юм л да. Гэхдээ яг 18 тэрбумыг бол өөрөөр илүү сайн илүү хэрэгтэй одоо нэг өөрөөгөөчтэй зүйл яг юу бол зөндөө байгаа шүү дээ, боломж зөндөө байгаа шүү дээ. Тэгж л бодчих. Ирээдүйд боловсролт нь ядчих л байна. Багш чанартай багш бэлдэх хөтөлбөр байж болно шүү дээ. Одоо Монголд багшийн дэд рүү орох суур оноо хэд үүдэг лээ те. Тэгэл бодоод үзэхэр чинь ялчгүй боловсролын систем аяга муугал гэж бодож байна. Надаас шалтгааллах зүйлсээ бол миний өөрийн нэг юу шүү дээ, үйлдэл шүү дээ те. Надаас шалтгааргүй зүйлс нь одоо жишээлбэл түгжил гэдэг бол яг надаас яг хоо машин унах үгүй гэдэг бол миний сонголт л доо. Би бол машинаа гэртээ алхаж ирдэг хүн. Гэхдээ тэрнээс өөр би бас машинаа барьмаар л шүү дээ. Тэгэхгүй тэгээд яалч түгжрээд байгаа болохоор машиныг барих сонголт машин барьж ирснээс надад алхацсан амар байгаа байхгүй. Тэгээд яд ч тиймэрдүү юм миний амьдралд нэг юм хэрэг болох. Одоо яг шууд биш юм аа гэхэд яд ч нэг ирээдүйд хэрэг болох юм зарцуулаасаа л гэж байна. За одоо тэгээд та нар хэлж ин л одоо нейтралны төвөг сагсан бүх одоо тэр соёл урлагийн салбартаа ижилдэг шаарддаг гэх тээ. Тэгээ одоо тэр тамгагүй гэдэг жүжигч одоогийн байдлаар 2 сая долларлаа одоо ингээд төвсөөс авцсан гэл одоо яригадаад байна. Тэгэхэд энэ нэг жишээ. Та нар нэг санаж нь 1-2 жилийн өмнө найруулагч зоологийн баавга болгосон гэдэг кино. Ингээд одоо Оскарт ингээд кино урлаг дэмжих сангаас ингээд тодорхой хэлгээ явуулсан чинь ингээд манайхын энэ жил Монгол улс тэнд кинос авахгүй, тэнд кино дэвшүүлэхгүй гэдэг ингээд явуулсан. Тэгээ одоо тэр найруулагч тухай чаавс ингээд юу биччихсэн, пост энэ төр биччихсэн тий. Тэгээ одоо ингээд энэ нэг юм болж байгаа. Нэг хүн чинь одоо өөрийн төрсөн болон өргөж авсан ах トゥ үстэй магадгүй гудамжинд байсан үгдэж гэртээ оролцсон байлаа. Ингээд цөм ялгадаг тийм Монгол ах уу ер нь байдаггүй үстэй тий. Одоо яг би зүгээр сайдын зүйлс ирсэн байгаа тэр одоо ер нь ингээд нэг жүжиг рүү ханараал тий. Одоо эсвэл нэг юм руу ингээл одоо ингээл тэрл гол гэд үзэх биш. Соёл гэдэг чинь өөрөө та түр хэллээ шүү дээ. Их олон одоо тийм сегментийг хамарж байгаа тий. Тэгэхээр энд нь яг эргэдэг шиг ингээ хандаад үнэхээр одоо Монголыг сурчлах, Монголын соёлыг одоо хамгаалах чиглэсэн бол тэр үн одоо тэр төсөв хайрлахгүй олгол байх л да. Гэхдээ одоо чинь энэ зоологийн одоо юу бол маш харамсалтай надад санагдчихсан. Явуулах гэж дэмжсэн гэж урлагийн сангийнхан л хэлсэн байхгүй юу? Хэрэг дээр дэмжээгүй. Гэхдээ ялгаа юу байна? Гэхдээ ялгаа байна. Яг зөвхөн хүний хийсэн бүтээлийг бид дэмжсэн гэж тавихад тэгээд одоо болж игэл онгоцныхаа билетийг улсаас одоо төсвийн мөнгөөр даалгаад ган орох гэдэг шүү дээ. Гэтэл нөгөөдгийн та нар нэг төгрөгч өгөөгүй шүү дээ гэж хэлж байгаа байхгүй. Ер нь бол саяын чиний ярьдаг тэр Монгол хаан жижиг ба шүү. Тэр хичнээн евроч гэлээ асар өндөр бүтсэн. За би бол ер нь баг мэднэ. Тим хэмжээний уран бүтээл бол тим хэмжээний мөнгө зарж ижил бүтнэ. Тэрнээс доош мөнгө гэж байхгүй. Биднээс яг өнөөдрийнхээ амьдралаар одоо энэ 25 дугаар одоо телевизийн хажууд байгаа гуанцныхаа хэмжээгээр бодоод байгаа. Яг хэрэг дээр сайн уран бүтээлгүй сайн мөнгө зарна. Тэгээд эргүүлээд олно, улсаа өргөө болгоно. Бүгдэнд нь эргэдэг шандаашаа л гэсэн юм. Тийм, бүгдэнд нь эргэдэг шандах юм бол гэтэл яг тэр үед мөнгө байсан. Монголд мөнгөтэй байсан үе. Тэр мөнгөтэй байсан мөнгө гаргасан одоо өртөө өргөг мэдхгүй, зөв бурууг мэдхгүй. Гэхдээ Монголыг сурталчилсан маш том контент болсон баг. За одоо та бүр явлаа. Яг би зүгээр энэ золоо найруулагчийг хэлж чадаагүй те энэ баавга болж чадаагүй маш олон юм хувь өрөн бүтээлчтэй яг юм одоо тийм чанартай бүтээлүүд бас байсан болов уу гэж харамсдаг. Одоо ч тийм байгаа болов уу гэж дотроо та юу гэж боддог вэ? Тэгээ одоо мегатай ингээд санал солилцоход бид бол урлаг соёлын салбарт одоо кино хийгээд их олон жил болоо гадаад дотоод өтөр явж байгаад дээр үед Бадрууг над нэг юм хэлж ирсэн. Соёлын сайд болсон шүү дээ нэг хэсэг томдын. Тэгээд хөдөө орон нутгаар явж авиацсан шалгаруулах энэ баг бүрдүүлээд явсан юм байл да. Тэгээд тэнд Дундгов аймагт очиод нэг гайхсан явдлаар нэг трактор чин залуу Гайнагийн сэлэмт бүжгийг Акаржан хөгжмөр өстө ангаатлан тоглосон гинээс фүү тэгээ 22 таа зал Акаржан бүр ингээл тэгээд ууганч бүр хөөрө баярлаад ямар мунд сайхан чамайг одоо дэмжих хэрэгтэй учраас 9 сард Улаанбаатарт очиод соёл урлагийн сургуульд одоо соёлын багшаар одоо би чамайг авъя. Тэгээ одоо би сайдын хувьд одоо ийм даавар даалгавар танилцаг даргалт өгсөн шүү. Тэр бол 6 сар байсан юм шиг байна. Тэгээ яваад өгсөн.
Тэгээд нараатайгаа хамт их нэртэйгээ хамт цагаан сараар зах дээрээс юм авах гээд явдсан чинь нөгөө залуу чинь лангууны ард юм зарцсан зогсож байна юм. Монгол хүүшээ чи юу гэсэн чинь өө та сайн байна уу? Яна одоо би тэгээд сургууль дуг нь орсон шүү дээ. Тэгээ ороод сургуулиас гарцсан гэдсэн. Ягаад гарч өгсөн чинь үгүй тэр чинь Бадаргонго амар хэцүү юм бэл ингээд ноот мот тэгэл ингээд заасан чинь гар хурыг чи салгаж гээд бүр ингээд махлаад бүр ингээд тэгээ би нэг 7 хоног 2-7 хоног бол тэрнээс нь хальшраад ингээд гараа явцсан гээд тэгэхээр энэ дараа нь сүүлд хожимгээл олуудаа божоод урлаг соёлын жинхэнэ бүтээл юмыг хийхэд олон мянган жил хүн төрөлхтөд хөгжүүлээд ирсэн байна. Энд бас юу хэрэгтэй, сургууль хэрэгтэй, боловсрал хэрэгтэй, хөгжүүлэх хэрэгтэй байдаг юм байна. Тэр бол зүгээр сонсголоор хар авьяасаараа ингэж явж байгаа Орос нь ноот заагаад эхлэнгүүт тэрнээс салширсан байна. Тэгэхээр Энгельсийн нэг хөлсөөг санаанд ордог одоо Фридрих Энгельс философтой соёл урлагаар жинхэнэ ёсоор цэнхийг хүсвэл соёл урлагийн тодорхой боловсралтай байх хэрэгтэй, мэдлэгтэй болж нийгмийн хүн төлөвшөд урлаг бай бий болно. Ямар ч боловсралгүй, ямар ч юугүй байж өөр таалагдсан бүхэн хамгийн мундаг гэдэг юм бол соёл ертөнцид очих юм бол энэ маань үүндээ гологддгийм байна. Ноотгүйгээ харуулдаг юм байна. Юмд ингээд одоо бид нар бол энд байгаа амьдралаа мундаг үзүүлээгээ шагнал авнаад ингээл өтсөн чинь Итали хүн үзэн, Франц хүн үзэн, Англи хүн үзэн тэдний ертөнцийг үзэх үзэл боловсрал юм хүн хэмжүү шал өөр учраас энд байдгаараа бодоо тэнд очисон чинь болдгоо, болгочгүй тий. Ийм явдал маш их гарч байна. Соёлын сайд номин кино урлагийн зөвлөлийн дарга ундралнаар Монголын кино урлагийг өөдөн татахаасаа илүү хавчин дарж байгаа санаа нь багтамгийн тохиолдол гарлаа. Каннын кино наадмын алтан ёсны уралдаанд Монголоосаас анх удаага шалгарсан олон шагналын эзэн болж дэлхийн 10 гаруй орны кино театрт нээлттэйхийн үзэгчдийн хүртээд болсон бааваа болгосон уран сайхны киног Оскарын шагналгаалдуулах ёслолын анхан шатны шалгаруулалтанд сонгохоос татгалзжээ. Харин шалтгаан нь соёлын яам болон кино урлагийн зөвлөл энэ жил Оскарын наадамд Монгол улсыг төлөөлөн оролцох киног огт сонгохгүй үнжих юм гин. Ажил хийхгүй зүгээр сууж бай гэж улсын төсвөөс кино урлагийн зөвлөл санхүүжилт олгодоггүй. Нэр хүндтэй олон улсын кино наадамд Монгол киногоо шалгаруулж оролцуулах нь кино урлагийн зөвлөлийн үүрэг шүү. Сайдын зөвлөх байгаа дээр сайхан асуух байна. За. Эрхэм төгс зөвлөхөө. Энэ нөгөө тухайн үед нөгөө нэг Ичдүүгийн найрамдал харилцаатай байсан Румыны талаас ингээд манайх ч энэ сайхан цэнхэр дээвэртэй цирктэй байлаа. Одоо ингээд нэг ах トゥ хоёр бүхэн гараар ороод одоо баг байхгүй болох шиг боллоо. Уул нь чинь менежмент хөвчл гэж хэлсэн боловч одоо энэ чинь бүр хувьд гараад сая сүүл зар утсан чинь бүр ингээд метр талбайг ингээд зарж байхдаа нүртэл таарлаа. Одоо тэд мэдгээд энэ чинь улаан цан зар марн гарсан. Тэгээ одоо энэ цэрэгчт нь одоо ингээд нэг нөгөө дачоолын эдийн ажлын дээр хуучин цэрэг дотор ингээд байж байгаа чинь эсвэл одоо нөгөө жоохон хөдөлгөөн өнтэй энэ гадаад гараад нүүлийн цэргээр ингээд ам зоогож байгаа чинь юм л да. Ер нь хизээ ер нь өөрийг цэрэгтэй болох юм би. Энд чинь одоо ингээд бүр дашин шиг болсон юм. Ер нь яг хөө зүгээр энэ ховчлолын асуудлыг бол одоо анх бол соёлын салбарт ховчлол хийхдээ бол яг нөгөө төсвөөсийн дарамтыг бууруулна гэсэн байдлаар хийж үлдсэн юм бэл. Тэ. Ер нь нөгөө 90 оны хүнд хэцүү үед тэгээ яг тэр үед бол бид нар л харьцангуй зах зээл гэдэг ойлголт тэр менежмент гэдэг ойлголтод харьцангуй баг нэмгэн байсан. За тэгэл ямар ч яасан тэгэл хүмүүс өөрөөр авч явах гэж хөвчлөн гэдэг нэрийн дор. Тий өөрөөсөө хөрөг авч явах гэж оролцсон. Гэхдээ энд бол нөгөө менежментийн хөвчл гэдэг бол өөр юм байсан бэл. Яг бол нөгөө объектив биш. Тэр зохион байгуулах тэр имийг л үйл ажиллагааг энэ бол мэрэгсэн багт өгч үр ашигтай ажиллуулах тэр боломжийг хангаж байгаа. Яг энэ загвар бол энэ тул саранд бол ер нь байдаг тий. Театраа улсан бариад өгчин. Менежментийн баг тодорхой гэрээний дагуу хугацаанд ажиллаад тэр гэрээнийхээ үр дүн биелүүлж чадчих чадаагүй гэдэг үнэлээд ингээ авчдаг. Энэ бол одоо Азийн улс орнд нэлийн төгөөмөл. Бараг энэ театрын менежментээр мэрэгссэн тий. Ийм продакшнууд мэрэгжлийн компаниуд байдаг. Манай дээр бол ер нь бол энэ соёлын салбарын хөвчлүүд ер нь л нөгөө байгууллагыг л ингээ хөвд нь гаргах маягтай бүх хөвчлөл гэж авсан шүү дээ. Зэрэг гитгүүгээр кино театрууд байна. Хүүхдийн театр мэтэр нэг өдөрөж орсон. Тэгвэл энэ нэ шүү дээ зөв явж болох байсан уу? Зөв явж болохгүй байсан. Биднээс тэгээд алдах байсан бүр нураах байсан. Харин худлаа үнэн эзэн гаргаж авсан. Биднээс чинь цөөхүүл шин. Энийг амтныг өштэй очиж үзээд ах хүний тоо байхгүй. Жийл хангахгүй. Үний нэмэхэр нөгөө хүмүүсийн цалин малин тэр амтны хоол моол илдүү хангай юм дийлэхгүй.
Тэгээд цирк үзгүй байлаа гэд энэ байгууламжийг тэгээд ийм дэлгүүр хоршоо бар паб болгож байгаа юм уу? Бака байжиг л энэ яасан. Тэгээ ингэж байгаад одоо нэг бас нэг хүн амын тоо өсөөд бас гараад байна. Одоо жишээлбэл за Монгол хан гэдэг жүжиг би энэ юугаар нь хамгаалж байгаа энэ талаар нь. Яагаад гэвэл асарх нэр хүндийг олж ирсэн Монголын сурталч ирсэн тийм үү? Тэгтээ энд байсан бол мөнгө олохгүй. Энд байсан бол үзэгч байхгүй. Яг зам нэгэд өгсөн байхгүй Монгол хаан. За одоо дараамын сайхан шоу тайм гоё юм хийгээд гадагшаа гараа. Тэгэх юм бол мөнгө олж болд юм бай. За. I sacrifice. Энэ циркийн урлагийн тухай ярихад бол 90-ад онд шуугилдж ирсэн яриаг бол их сайн санаж байна. Яг тэгэхээр одоо энэ циркээр яах вэ? Цирк гэдэг чинь ингээд гэл ярианад гэсэн. Тэр юу байсан? Дундад зууны үед миг мэдэн. Циркийн урлаг бол баруун Европод Герман ч юм Англи ч юм ингээд хөгжлөө шүү дээ. Тэгэхэд Шапито уу нүүдлийн циркээр хөгжсөн. Тэр бол өвөлдөө хасах 10 градус л байдаг болсон шүү дээ, тийм дулаан газар бол бүтэн жил нүгээд циркийн трүп явж байгаад хувийн юм дээр гэтэл Монголд зундаа 30 градус өвөлдөө 30 градус болдог байхад л нүүдлийн цирк бол Монголд ингээ явна гэж бол байхгүй шүү дээ. Тийм учраас тийм суурин юу одоо цирк бий болсон байл да. Тэгэхээр цирк бол одоо хүний хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх одоо тийм гэж нэг ерөнхий гоё үгээс ярихаас гадна нөгөө талдаа циркийн урлагт шүү дээ авиас чадвараа гаргуулах боломж Монгол хүнд тийм өвөгдөл илүү байдаг юм байна. Бараг хятад хүнээс ч илүү Вьетнам хүнээс ч илүү тэр чадвар авиасуудад байгаад байдаг. Тэрийг хөгжүүлээд авч явсан бол харин минь бас үзэгчтэй байж болохоор гоё номерууд хийж болох гэсэн. Жишээлбэл одоо 91 92 онд Бацүг төгсөөд ирлээ. Удрууган төгсөөд ирлээ. Тэгэл мундагчуд байж хад бол циркийн билет олдохгүй тийм үе байсан. Тэд нар байхгүй болонгууд цирк хоосроод менежментийг авч явдаг чадваргүй улсууд очингууд ингээ хоосроод эхлэнгүүт энэ тэгээд ер нь шүү дээ те 95-аас 2005 онд Монгол улсын бүх салбарт аль завхарсныг хэлж орох уу 12 банкыг шүү дээ те дампуурлын хууль өөрсдөө батлаад дампууруулаад хамаг мөнгөний авцсан тийм гашуун түүх байгаа шүү дээ 12 банк тийм юм бол хавтгай болж ирсэн нэг хэсэг тэрний тэр шуурганд явал нэг залт этгээдийн гарт тоссон юм уу завшигч этгээдийн гарт тоссон юм энийг бол ёстой харин угал нь барьж байх юм бол Монгол улсад Монгол хүнд Монгол залуучуудад циркийн урлаг хөгжүүлэх бие махбодын болон авиасын өвөгдөл байгаад идэм байл шүү. Энэ яаж туслах вэ? Одоо жишээлбэл уран бүтээлч хүн гадагш нь гарахаар гарцаагүй сайн юм бодсон мөнгөгүй байхад яаж туслах вэ? Хөөдлөл байгаа. Тий байгаа. Татварын 1%. Тий. Тий. Ер нь бол тэрэнд коммуникац хийж өгөх хэрэгтэй шүү дээ. Яг одоо энэ бол манай шинэ зохицуулт. Тий. Одоо яг эхнээсээ туршаад үзэхээр одоо болж ийн болохгүй гэдэг нэг тийм явж байгаа. Тэгээ явандаа бол тэр 1% гэдэг бол өөрөө компаниуд нэг талдаа бол нөгөө нийгмийн салбарыг дэмжих бас нэг тийм хөшүүрэг болгож татвараа улс зөвддөг татварын мөнгөнийхөө 1%-ийг л соёл урлагт спорт боловсролгаа нийгмийн тэр хөгжлийг тэтгэх юм рүү тэтгэх юм дийж байгаа шүү. Одоо биднэрт бол юу байна вөхөр яг энийг бид нар яаж их зөв менеж хийж зохион байгуулалтанд оруулах үү гэдэг асуудал гол нь бодлого хөстөлж байгаа. Бас нэг новшийн идэвчин аваач тавьчих юм бол тэгээд тэр авилгад авдаг болчих шин. Тэгээ ер нь бол одоо бид яг зүгээр ер нь би бол ингэж харж байгаа. Ер нь одоо салбар өөрөө доктортой хөгжих нэг үндэс бол ерөөсөө бид нар улс төрөөс ингэж хэд хамааралтай байх юм бол доктортой байдлыг ярих төвхтөө дэлхийд ч тийм байхгүй. Энийг тэнцвэрийн хадгалдаг юм бол мэрэгжлийн холбоотой тий. Үндсэндээ мэрэгжлийн холбоо тэр их чадвартай хүчтэй байна. Тэр хэмжээгээр нөгөө засгийн газартаа бодлогоо ярьдаг тий. Өвлөдний эвлэл 3 тат хэлцээр гэдэг ямар ч нэг цалин улсыг яах вэ ийх үү гэдэг юм энийг жигнэх гэж оролдоод байна шүү дээ. Бид нар одоо яг энэ юмыг одоо манай салбарт бол яг энэ мэрэгжлийн чадварлаг нэг тийм холбоог өөрөдөө гаргаж ирж чадах юм бол бид нар тэнд бол нөгөө салбарын хөгжлийн бодлогыг системтэй зөв авч явах юм лөө гэж бас мандаж орж ирэх хэрэгтэй тийм хэрэгцээ өөр бий болоод байна.
сайдад биш явах юм уу? Ямар асуулт одоо л явах гал харин тий. Энэ аливаа нэгэн одоо соёлын асуудлыг эрхэлжил байгаа бол бас энэ түүхэн дурсгалт байшин савч гэсэн хамаардаг болов. Тэгэхээр одоо энэ Монгол улсын түүхэнд бас л өөрийн арилжгүй уул муруу үлдээсэн ерөнхий сайд хүний одоо ажлынх нь байр гихүү те нэгэн цагт бас амьдарч ирсэн одоо энэ байгууламжийг ингээд санаатаагаар ингээд засад хорддог юм уу? Эсвэл одоо газрыг нь аваад байшин барилга барих гэж байгаа юм уу? Эсвэл ер нь ингээд энэ өөр эзэнтэй юм уу? Энэ байнга л ингээд энэ хэвлэр яваад идэгий. Гэл одоо энийг ингээ хамгаалтанд авахгүй юм гэл энэ байгаа мó тэр премьер юу гэд байшин тэр хотын төвд баригдсан юм шүү энийг авч оронд нь гиндэн байшин биш юм уу? Биш энэ одоо оргил аршин совлын одоо хажуухан тэр одоо нөгөө сэргээн засах совлын хажууд ингээд нэг юм байшин байдаг. Гиндэн байшин чи аль хэдийн нураад дээр нь бариад бүр чинь бүр ингээд болцсон тий. Оргил юуны сэргээр засахын зүй байдалтай. Энэ яа би тэгээд нэг юмд айгүй итгэсэн шүү дээ. Тэднээсээ ярьж яхад нь тэр өндөр байшин бариад, гоё байшин бариад нэг давхурт нь яг нөгөө байшиг нь буцаагаад нэг давхурт нь хийн гэж. Одоо эн чинь дахиад шинээр бий болох нь шүү дээ. Шинээр хийгээд тавьчихна. Тэгээд дотор нь байсан тэр юу мó эд үлгийн зүйл бүх юм тавиад ороод ирэхэд хамгаалттай байхгүй, ядаж бороо орохгүй, салхи үлээхгүй. Тэгээ шинээр бариад тэнд хийчихнэ гэж сонсон тэгээгүй юу? Тэгээ нэвлэн шар шиг хайцсан биз дээ. Яа тийм бол энийг орог чихээ. Ер нь бол яг зүгээр өнгөрсөн одоо 90 оноос хойш байгаа гэсэн үг тийм ээ. Зах зээлийн шинэ харилцаанд орсон үеэс хойш. Одоо бид нар ингээд нэг соёлын бодлогын асуудлыг харахаар энэ төсөвт бол нэг байшин барилга барилга гэдэг нэг төсөв судаг байсан тийм. Одоо нэг байрны сасан тэгээд ам төхөөрөмжгээд ер нь төсвийн гол цөмсг хийчээд авчдаг. А энд нэг асуудал юу байсан бэхээр ерөөсөө тэр энэ салбарын хүний нөөцийг бэлдэх байх тэр асуудал бол ингээд жоо хаягдмал явцсан тийм. А одоо бол ерөнхийдөө бид нар манай дээр бол ямар асуудал байна вэ? Яг энэ соёлын өвийн сэргээн засварлалтыг хийдэг мэрэгжилтэн буюу мэрэгжлийн байгууллагууд бол Монголд бараг байхгүй адилхан. Тэгэхээр энэ жишээлбэл энэ бол түүх дурсгалын барилга байгууламжийг бид нэр одоо яаж энэ тогтвортой зөв авч явах уу гэдэг асуудлыг бас ер нь бол хүний нөөцийг бэлдэх замаар энийг шийдвэрлэх шаардлагатай. Яг нь Монголын бас анхны ерөнхий сайдуудын нэг төгс өчрөө намнан сүрэнгийн бас энэ ажиллаж амьдарч исэн бас энэ байгууламжийг бас ингээд зас хэлбэд ингээд дараа нь ингээд музей болгоод энээсээ дотоод гадаад бас жуурчдыг татна гэдэг юм уу? Энэ өөрөө эргээд ингээд маш үн цэнтэй юм би байх болын болов гэж бодсон тий. Хуучны одоо дурсгалт ийм байр барилга объектыг ба штэ тийм ээ. Хадгалж хамгаалах асуудлаар маш их туршлага хуримтлуулсан улс орнууд зөндөө байна. Одоо Японоос ахуулаад одоо бид нэр олон мянган жил нүүдлэж явсан нэг байранда удаан байдгүй монгол хүний цус генэнд бол нэг тийм түүхэн соёл дурсгалыг энэ соёл бол яваанда хотчоод ирэнгүүт одоо нийгмийн соёл, иргэний соёл гэдэг юм хэрвээ үнэхээр одоо энгийнээр хөгжүүлж чадсан бол бодлого авчирсан бол энийг гадаадын жуулчдад үзүүлнэ гэж чадах биш өсөж торнож байгаа ирээдүйн үедээ бүтээсэн түүхээрээ эх орон сэтгэлгээ улс эх орноо барах тийм юмыг болгоё гэж зориулсан бол энийг засаад юм уу нураагаа дахиад шинжилээд яг энэ хэлбэрээр барьсан бол түүхэн танин мэдхэн ач холбогдолтой одоо хэвлэмэл номын альбом биш бодит байдлаараа энийг хараад хүүхдүүд бас бодно шүү бидний өнгөрсөн түүхэнд барахлуулсан хүмүүс амьдарч ирсэн байлиг бол тэр хүмүүжлэл чинь нэг хэсэг болох ёстой ш. Ингэж харах соёлын сайд, ингэж харах төрийн сайд, ингэж харах бүх шатны хүмүүс байжгаад энийг авсан бол энийг хийн л дээ. Тэгэхээр манай нийгмийг шунал хөтлөөд байна уу? Ашиг сонирхол хөтлөөд байна уу? Соёл хөтлөөд байна уу гэдэг нэг асуудал гарч ирж болохгүй зах капитализм гэдэг маань өөрөө нэг соёл маялыг хөгжүүлэхээр тулгуурласан юм биш аль болохоор хөгжих, ашиг олох, дэвжих, ашигаа баяжуулах, арвижуулах, хөрөнгөчих нийгэм гэсэн учраас энэ агуулгын дийлэн яваад өгсөс бүгдээ энэ рүүгээ ханараа явцсан юм шүү. Улаанбаатар хотын түүх соёлын үйл хөдлөх дурсгал 1914 онд барьсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 давхар гоожингийн өндөр гих барилгыг эвдэх, гэмтэйг устгахаас хамгаалах зорилгоор цагдаагийн хамгаалалтад шуурхай авахыг нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга отхон жаргалд үүрэг болгосон. Мөн түүх соёлын үйл хөдлөх дурсгалыг анхны хэлбэр хийц бүтээцийг алдагдуулах бүгээр сэргээн засварлах үүргийг өгсөн байдаг.
Ингэн бас нэг өнөөдрийн хэлцүүлэр бас нэг хүндий гэж бодсон. Тэр нь юу гэхээр энэ яам хүчний байгууллагын дэргэд ийм 5 ийм спорт хороо тэгээд ийм 4 дуу бүжгийн чуулга байна гэдэг. Даргих. За одоо тэгээд та нарт ингээд задлаад харуулах юм бол ингээд одоо жишээ нь одоо Батлан хамгааллын яамд одоо зэргийн дуу бүжгийн чуулга, за цагдаа дээр сүлдтэй, хэлийн зэрэг соём чуулга гэл ингээд байх жишээ нь. Тэгсэн чинь сая нөгөө та нар санаж гин нөгөө нэг ерөнхий газрын дарга байсан нөгөө генералын сүхүүлт нэг ярьцлага өгөх үеэрээ зөвхөн сүлд чуулга дээр ингээд та нар үндсэн ажлаа хийхгүй бол одоо ингээд яваа гэд. Ерөнхийдөө одоо ингээд энэ тэнд дуу чуурддаг одоо тэр чин дуучин, бүжигчин те хөгжимчгэл болсон байдаг баг л та. Дөнгөт нэг үндсэн ажлын хийлгэж ерөнхийдөө онцгой шаардлагуудыг ингээд одоо халц хэлгсэн гэж юм ярьж байгаа. Тэр ч байтугай одоо нөгөө нэг нэр алдартай авраг аслан заанууд байна. Дандаа нь хүчний байгууллагууд байдаг. Та нар одоо мэдэн шүү дээ онцгой байдал байна те. Одоо юу гэдэг нь цагдаа байна. Одоо тэгээ дандаа л шүүхийн шийдвэр байна. Тэгээ одоо ингээд нэр бүхэн авраг аслангууд чинь ингээд байж идэг. Тэгээ одоо ингээд дур хүртэн 50-д одоо яг хүмүүс өөрөө хараад бид нэр үсэнтэй цалинтай. Тэгээ чи хамгийн гол нь би нэг юм хэлээ. За эдгээр хамгийн гол нь юм чуулга ийм спорт хороод байхаас гадна энэ нөхдүүд чинь мөрөөрөө яг энэ хууль ёсны байгууллагад ажиллаж байгаа яг энэ албан хаагчдыг тухайн одоо тэр өөрийнхөө нормативээр авах хэрэгтэй байсан тэр цэрэг цагдаагийн тэр цолыг энэ хүмүүс ингээд шууд нэг авраг аслан болоод авчиж чинь. Бүгдээрээ урандаа. Одоодхоо генерал төрөх бах. Нисчирэл авчих. Энэ чи өөрөө нөгөө тэр байгууллага доторх нөгөө шудраг бос байдал те нөгөө хүчний байгууллагын ихтгэл өмчтэй байх байдлыг чи ингээ үгүй хийж юм л да. Тийм нэг бол энийг байлгаа эсвэл бүр байлгаа болчих. Тэгэхээр Монгол улс ямар хүн бий болгосон бэ? Ямар соёлтой хүн бий болгосон бэ? Биднээс Homo Sovietus зөвлөлтийн хүний дүрийг биднээс 100 жилийн өмнөөс эхлээ бий болгож эхэлсэн. Өөрийнхөө улсад. Монгол улсад. Тийм соёлтой, тийм хүсэл эрмэлзэлтэй намын жанжин шугамыг өөрийн жанжин шугам болгосон. Дуулахцаа хүртэл одоо хоолой баг ардын намын хоолой гардаг. Тэгэхээр энэ соёлыг биднес шинэ соёлыг одоо зөвлөлтийн соёлыг биднес 100 жил хөгжүүлж шин. 21 оноос хойш. Гэхдээ сүүлийн 30 жил биднес хөрөнгөний нийгэмд орсон. Тийм үү? Хөрөнгөлөг нийгэмд орсон. Одоо тэгээд ямар соёл барьчихаараа энэ одоо ардын дуу юу цэргийн дуу үжиг, эдийн цэргийн дуу, соём чуулган төр байгаад байгаа. Энийг яалах гэж байгаад байгаа. Энэ яг хэрэг дээр биднес бол дарга шүтсэн сүрэг, үн сүрэг. Тэгэхээр тэр дарга маань өөрийн гэсэн одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн ерөнхий газрын дарга бол миний ансамбл гинүү, миний чуулга. Тэгж хэлүүлэхийн тулд эднээсийг барьж байгаа шүү. Танах яам яаж юу гэдэг та энд хариулахыг бодор. Яалаа гинэ. За би бод энэ соём чуулга болон хүчний байгууллагуудын чуулга байх ёстой гэж бодож байна. За яагаад гэвэл нэгдүгээр хэрвээ энэ байгууллагууд 5 жилийн түүхтэй 10 жилийн түүхтэй байсан бол байх хэрэггүй. 100 жилийн түүхтэй 80 жилийн түүхтэй учраас энэ түүхээ өсвөр үеийнхэнд, шинэ үеийнхэнд, дараа үеийнхэнд өөрийнхөө энэ замналыг танилцуулахын урлагаар дамжуулахын тулд байдаг болов уу гэж ойлгож байна. Нэг үнцэг. Тийм хоёрдугаар улмаа битээрт нэг генерал төрлөө, нэг хідэн бүжигчд тэнд пижгэнлээ гэд битээрийн амьдралд нэг шууд нөлөөлөд сүрүүлсэн юм алга одоо. Яг л адилхан усаас харин чивтэр бидний боломжийг хулгайлсан тэр бумаар хулгайлсан тэр хулгайчдын тухай яриагүйжж жоохон хэдэн төгрөгийн цалингаар түүхээ урлаг соёлоор хүнд үйлчлэж байгаа улсууд руу ингээд дайрна гэдэг бас жоохон тиймэрхүү санагдаад байна. Энэ дотор ажиллаж байгаа нөгөө яг адилхан мөрц нэгтнгүүд нь шударгаш байдлаар те одоо ингээд хүмүүс зүгээр тэр бол дотоодоос баяраад өгч гинүү, дулмаад өгч гинүү, 20 жил ажилласан готгоо гаргаад 5 жил ажилласан хинд өгч гинүүг бол тэр хүмүүстэй хариуцлага тооцох асуудал. Нэг чуулга байж болдгоо юм одоо Оросын Александрын чуулга шиг хүчний байгууллага 100 жил болсон гэд чуулгатай байх хэрэгтэй юм. Гэхдээ бид нэр тэр байгууллагаа түүхийг туулж ирсэн түүх бүтээн байгуулсан асар их юм байж байгаа ш. Хогийн түүх болчихлоо ш. Одоо. Гэхдээ хогийн гэж бас болохгүй. Монгол улсаа хамгаалахад Батлан хамгаалал улс шиг улс байхад зэрэг айрам хүч бага цөөхөн үнэтэй ч байсан тугаа мандуулдаг. Жишээ нь ганц Орос малгай өмсөд ингэж бүжиглэж байгаа шин чин хар сүлдний тугаа бариад бүжиглдэг бүжиг байж байгаа. Чингис хааны цагаан тугаа бариад энэ их өнгөрсөн түүхээр их гоё бүжиг
юу жүжиг бүх юм ингээд урлагаар дамжуулж залуу ихэнд хүрдэг шүү дээ тий. Одоо хүүхдүүд ямар ингээд ном уншаад ингээд сууж явах бас нэг 30 минутын тийм агуулгаар бол байхад харин эдгээр бидний мөнгөийг авсан биш тэр сая тэр бумаар наваад хулгаалаа төрийн байгууллагаар дамжиж хулгаалаад яваад төгссөн ус. Өөрийгөө магтан дуулах гэсэн юм болов уу гэж бодож байна. Хүчний байгууллага өөрийгөө магтан дуулах гэсэн одоо том хэрэгсэл. Пропаганда юм уу? Пропаганда үйл байх. Тий хүнийг айлгаж их бид одоо их гоё ясаж дуулдаг. Дуулахаараа одоо ясалж дуулдаг. Энд чинь тэгээ бизнес форумтай. Тий. Яг энэний нөгөө тал нь ард түмнийг яаж барьдгүй гэхээр одон металлаар барьж байгаа. Эднүсийн чи бас одон металлаар тийжиж байгаа. Эднүсийн цалин өндөр биш шүү дээ. Тий. Сайн дуучин цалин багтай. Яагаад энд шигдэд байгаад байгаа юм? Нэгдүгээр хувцастай. Хоёрдугаар цалинтай. Гуравдугаар юм яаж үтгэв? Тэтгэврт гаргахаа өмнө бүр дөрөвдөх нь 36 сарын цалингийн нэмэгдэлтэй байж магадгүй. Тэтгэврт гаргадаг. Тэгэхээр ямар ч утгагүй ямар бодлоо тийм спорт хороод одоо ийм чуулгын энтертэй тийм. За энэ болохоор нөгөө тухайн салбарын яамд эрхлэх асуудал өөрөө л байдаг. Үгүй бид нар зүгээр салбарын яамдаа тодох гэж ярьж байгаа юм биш. Ер нь хэрэгтэй үгүй юу гэж ярьж байна. Яамны эрхлэх асуудал өөрөө явж байгаа шүү дээ. Дэрэгдээ чуулгатай байх нь бол тэр яамны л асуудал. Тий одоо Батланбаатар их сургууль хүртэл яг тэр салбарын яамд харилцдаг. Тий бас нэг тийм онцлогуд байгаа. За яг зүгээр гэхдээ эднес чинь нөгөө төсөв мөнгө юу бидний татврын мөнгөөр салимжиж байгаа юм шүү дээ. Гэхдээ би бол энийг бас нэг талаасаа бол би бас тех одоо хувь судлаач байсан бас бол би бол их буруутгахгүй байна. Яг бол энэ бол бас байх нь зөвтэй. Энэ бол ингээд түүхэн талаас үргэлж бас олон жилийн түүхийг бүтээсэн нэг юм байна. А зүгээр бид нар нөгөө асуудлаа яаж ямар өнцгөр харах уу гэдэг нэг асуудал одоо би бол тэрийг харах гэдэг. Яг л нөгөө зөвхөн нөгөө нэг хоёр хүний үйлдэлээр тухайн ямиг бид нэг их буруу гэж хараад ах нь бас хэд өнгөцгөн байдал байна гэж харж байгаа. А нөгөө талаас энэ бол тухайн салбарын одоо тэр ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол бас тий салбарын түүхийг бүтээж энэ салбарт бас үнцнийг бүтээж байгаа гэдэг талаас харуул энэ байх боломжтой. А тэгвэл бид нар энийг цаашаага ямар хувь байдлаар зөв юм руу авч явах уу гэдэг юмыг л одоо өнөөдөр бид нар бас эргэж бодох хэрэгтэй бол тийм. Ер нь бол одоо ингээ өнгөрсөн 30 жилийн одоо шилжилтийн ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар ингээ нийгмийн нэг тийм юм ингээ бид нар даваад ирлээ шүү дээ. Одоо эргээд бид нар ингээ нэг эргээд дүгнэж шүү дээ. Одоо болж юм болохгүй ингэж тэгж нэгэ тий. Гэхдээ энэ дээр одоо бид нар бол цаашдаа яах вэ гэдэг зөв гаргадаг бол энэ харахгүй бол жанго яриад байвал энэ болж байгаа асуудал маш ховор болчихлоо шүү дээ. Бүх салбарт тий. Би нэг сонсч ирсэн юм. Манай нэр хүнд, манай байгууллагын нэр хүнд гэж. За. Хүчний байгууллагын нэр хүнд гэж байдгүй. Шүүхэн шийдвэр гүйцэтгэх газрын нэр хүнд гэж ямар нэр хүнд үү? Чи төрийн байгууллага шүү дээ. Хөв хүний нэр хүнд гэж байж болохоос ш. Байхгүй ш. Тэгээ тэр нэр хүндээ өндөрт барихын тулд, байлгаж яхахын тулд, хүний сэтгэлд аимшигын юм оршсоор байлгахын тулд эднүс чинь дуурж бүзгэлж чангал уулж байгаа ш. Тэгээ дараа нь шагнуулдаг. За ойлгомжтой. Тэгээ энэ дээр нэмжлэхэд ер нь бол Монгол үндэстэн гэж байгаа энэ газар шороонд орчвол Эцэн Чингис хааныхаа байгуулсан төрт ёстой Монгол улс төрт улс газар нутгаа хамгаалж ирсэн тэр одоо цэрэг айрам гэх юм уу та тийм зүрхж их цөөн хүнтэй ч вэ баг хүнтэй ч вэ Монгол үндэстнийг авч явах ёстой. Хэрвээ өөрчлөё гэх юм бол Швейцар шиг бусад орнууд шиг иргэн болгон тодорхой хугацаагаар айрам далбаа хаачаад заавал айрам гэж их мөнгө зарж ингэж барьж ихгүйгээр тийм өөр журамд бас шилжиж болно л да. Мэргэжлийн айрамтай болж болно. Цөв хүчтэй мэргэжлийн айрам чадваржуулах болно гэд шинэ үедээ тохирсон юм руу зөрөгтэй орвол бас өөрчлөх зарга замд байгаа шүү дээ тийм ээ. За одоо соёлын бодол маань өөрөө явж энэ хиймэл оюунтай л ер нь холбогдоод байна л да. Одоо жишээ нь дайн улсгэд бол яг энэ хиймэл оюунд давтан зохицохын тулд бол энэ соёлын өвөө хамгаалахтай зарим давтан шүү зүйлийг одоо яаж бас тийм цорын ганц байх вэ гэдэг дээр их анхаарлаа хандуулж байгаа юм байна. Зөвхөн дайнч шүү, ер нь дэлхийд дахин л ийм болж байгаа. За одоо жишээ нь өмнөд Солонгос бол жишээ нь зөвхөн одоо нийслэл хот нь бол энэ хиймэл оюуны 10,000 мэргэжлийг одоо ингээл бэлтгэж эхэлж байж гэж байгаа шиг барин тусдаа актив мөртөл байгуулж байгаа шиг байгаа. За сүүлд бас нөгөө Oracle компаниуд манай засаг энтертээс гэрээ байгуулад хиймэл оюуны салбарт явж байгаа шиг байна. Зүгээр та зүгээр яг энэ хиймэл оюуныг юу манай соёлын салбарт юу яаж нөлөөлнө гэж бодож байна. Би яг нөгөө нэг энэ чинь нөгөө юу гэвэл юу ч хийж болоход байгаа те болцоход байна шүү дээ. Нөгөө талаас нь ChatGPT
штэ гэж одоо сонирсон зүйлүүд асуугаад л хариулцдаг боллоо тий. Өөрөөр хэлэх юм бол нөгөө хүнээс иш шалтгаалсан зүгээр даатаал байх юм бол ерөөсөө хиймэл оюун бол бидний санаанд оромгүй энэ зүйлүүдийг л хийж ин л да. Тэгэхээр манай соёлын салбар ер нь яг энэ хиймэл оюунтай яаж ер нь одоо харьцах хэрэгтэй юм боллоо тий. Болгоомжлохгүй эсвэл ер нь шууд явах уу тий. 71 онд нэг ном уншиж ирсэн. Тэгээд тэрийн 68 онд Монголын радиогийн жүжиг явдаг гэсэн 15 цагт бүтэн сайд ирдэг гэсэн. Тэр жүжигэн дээр урууга ургасан мод Эрхэм Жонстай хүмүүн үгэд 2 жүжиг гэсэн. Тэгээд тэр урууга ургасан мод гэд энтгийн зохиол Брэм Чандын нэг том дээр хэсэг залуучууд явж байгаад газар доошоо ургасан мод бахаар нэгээд тэрийг дамжиж явсаар гад газар доорх ертөнцид очихгүй. Тэр ертөнцид бүх хүмүүс ганцхан хуруутай, ганцхан нүдтэй болсон. Хит их хөгж ганцхан конов тархал хуруу үлдсэн. Байгалийн шалгараал тэгээ үлдсэн байхгүй. Тэр тухайн арман байсан. Нөгөө нэг арман нь Эрхэм Жонстай хүмүүн үгүй 65 онд нэг жижиг байсан. Нэг нэртэй фирмийн өмнөөс автомашины уралдаанд мэрэгжлийн тамирчин болоод уралдсаар хагаад тэтгэврт гараад явах болсон чинь нөгөө компани нь та одоо 10 тэмцээнд орох хэрэгтэй гэсэн чинь надад 10 тэмцээнд орох шаардлага байхгүй бол тэгвэл та танд төлсөн миний мөнгөийг түл гэдэхгүй. Яаж би танай компаниг нэрд гаргахын тулд хамаг бие золиослоод гэсэн чинь танд тарих нүд хоёроос чинь бус тэрхтний чинь манай компани зардлаар бүгдийг солилцсон. Тийм учраас та манай өмч мөнгө. Энэ бол бодит тийм. Та нөгөө яг тутгаар нээлж чинь тийм ээ. Тэгэхээр явандаа ийм болвол одоо хүндрэлтэй энэ зам руугаа явах ихний А юм уу нэгийн А Б ингэж л явж байгаа байх л та. Гэж тэр ном далаа томжаараад байсан шүү дээ. Энэ хажууд ирчлээ. Бүр хажууд хамт сууж ин л дураг энэ AI чи. Тий. Одоо ялцгүй одоо бид нар нэг бодох хэрэгтэй нэг тийм юм. Бодохоор орохгүй. Нүүрэн тулчаад байгаа. Зүгээр энэ хиймэл оюун гэдэг ойлголтыг бид нар яаж одоо ажил амьдралын хэсэгтээ яг уйх уу гэдэг юм дээр бид бодох хэрэгтэй. Яг бол хиймэл оюунаар бас гүйцэтгүүлэх юм байж болно тий. Энэ ажил амьдралын юм. Хэлбэршээ тий. Тий одоо ямар нэгэн байдлаар зарим үед ялцгүй бас хэлбэршүүлж ингээ богино хугацаанд. Нөгөө талдаа хиймэл оюунаар орлуулж болчихгүй зүйл байна тий. Тэр бол ерөөсөө хүний тэр мэдрэмж тэр нэг хүний мэдрэмжийн нэг аягүй чухал юм байна шүү дээ. Тэрийг эзэн хинч юуж бодлохгүй. Тэгвэл манай соёл урлагийн салбарт бол яг тэр хэсэг байх тий. Ялчгүй одоо хиймэл оюун ямар ч байсан яг өнөөдрийн цаг үед бол тэг хүний мэдрэмжийн хэмжээнд авчих юм бол одоо байхгүй. Тэгэхээр бид нар энэ дээр бол бас тэр яаж одоо энэ бол нэг Холливуд ч гэсэн нэг юм асуудал гарч ирсэн шүү дээ. Тэр яаж зохицуулах вэ гэдэг. Тэнтэй адилхан одоо манайд бол тийм зохицуулалтын асуудал бол шаардлагатай. Тэгтээ энийг бол бид нар шууд үүсгэж авах бас болохгүй тий. За хиймэл оюуханаар үзье. Зохиол бичүүлж үзье. Надаас лав хэдэн 10 дахин илүү сэтгэсэн байл. Би нэг 10 минутын өгүүлд ингэ хийх гэж байгаа. Одоо ингээд юмын дан болоод дуусахад ертөнц тэр чигээрээс нь дандаа тэр халуун хүйтэнд ингээд зумарцсан арга яс одоо юу хийдин те ийм хайлмал юмнууд л үлдэнэ. Тэгсний дараа яаж би эндээс хайрыг би босгож ирэх вэ? За гэж асуулт өгөөд тэгсэн чинь өөдөөс бол би өөрийгөө бас гайгүй толгой молгой энэ төр гайгүй болоо гэж бодсон чинь баяртай юм байл. Лавл 15-20 жил. Тэгэхээр биднес одоо ямар байдалд байна гэхээр хиймэл оюуханаар юм хийж үзчихэд өөртөө хэрэгтэй юм хийж үзчихэд хоцрогдонгууд нь уур харагдах. Энэ бол над шиг одоо аргинал сэтгэхгүй. Энэ бол ягтай их өгдлийг л янзлж байгаа юм тийм шүү. Энэ амьгүй юм байна. Тэгэхээр нэгэнт биднес нийтийн хөгжлөөс хоцрогдсон бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Би тэгж бодсон. Тэгээ би одоо тэр зохиолоор энэ хүүхэлдэйн киногоо хийн. Заавал хийн. За. Тэр яг үнэн гэдэг бол энэ. Бид ичээд ин шүү. Тэгж байна. Одоо хиймэл оюун бол танд бол таны туслахын үрийг үүсгэж явчихж байгаа тий. Тэгтээ тэр оюун идэ бол таны талаас гарч байгаа. Санаанд идэ ханаас гарч шин. Яг тэгээ ер нь бол бид нар бол нөгөө хүн аюуг гүйцэтгэж болох уу, хиймэл оюунаар юу гүйцэтгэж болох уу гэдэг юм ингэж бас хармаар юм билээ. Тэрнээс одоо магадгүй одоо би нэг юм та түрүү нэг тэгш зөв хүн гэж. Та тэгэхээр хиймэл оюуханаар хүнийг зөв буруу хүн гэж хувааж болох нэ? Яа.
Та түрүү ярьж ирсэн зөв хүн бий болгохын тулд гээд би тэгээд таны ярианы дундаас гайхсан л да. Яагаад соёлын яамны зөвлөх, сайдын зөвлөх хүнийг зөв буруу гэж хувааж байгаа юм болоо. Зөв хүн бий болгоно гэдээ та яриад байна шүү дээ. Тэр тийм категори чинь одоо мэдгүй зөв хүн бий болгодог яам, зөв хүн бий болгодоггүй яам гэж би л мэдэхгүй юм байна. Тэгээд ч юу сэтгэлгээ нь коммунист сэтгэлгээ л байна гэж харсан да. За, энийг тэгтээ бас ингэж асууж болох юм. Жишээ нь ер нь соёлтой одоо иргэнийг соёлтой иргэнийг одоо хүмүүжүүлэх нь одоо дэлхийн нийтийн асуудал багт соёл урлаг зүгээр яг Микеланжелогийн зурсан Жокондыг хараад сайхан таашаал авч ойлгож хүнийг биширч юг нэг хардаг. Японы юу гэдэг штэ те юун зургад штэ те Тэнгисийн давлгаа юу? Тий, биш тэнгисийн давлгаас зүгээр нэг тийм загварчилсан зураг биш та комбо гэдэг нь юу гэдэг лээ тий. Тэрүүгээр зурсан Жокондыг хараад бас таашаал авдаг энэ хоёрыг ингээд харах юм бол аль нь зөв байх вэ? Ямар байх вэ гэдэг ингээд асуулуулсан юм бол бид нар бол соёл урлаг гоо сайхан имийг би сэтгэлээрээ оюун ухаанаараа мэдэрч таашаал авдаг тэр жаргалтай хүмүүсийг бий болгох уу бүх юмыг автоматжуулсан юмар таашаал нь ч гэсэн автомат. Бүх юм юм бол дэлхийн ертөнц 1000 жилийн дараа 100 жилийн дараа юу болох вэ гэхээр одоо бас зөндөл бодгол юм гарах байх л да. Бид бүхний анх одоо мөрөөдөл байсан зүйл цаасан дээр буугаад нөөдөр яг ингэж хэрэгжээд Монгол ард түмнээ, Монгол хүний ондоочлыг дэлхийд дахин таниулж галыг нь хасаач чадсан ийм гайхалтай шоу болж өндөрлөө. Ер нь хэцүү шантармаа юу айгүй их байсан бидэрт. Багтад хийхэлтэй 50 жил гэсэн бид эднээс 50-аагүй. Манай багам толныг хүндтэн хүлээж авсан танд маш их баярлалаа. Зин дүн маань гарч манайх 8 одоо уснаас бид байж байгаа. Бид нар нэг зүйлийг ойлгосон. Монголчууд бас ер нь дутаад байхгүй манай дэлхийн тамирчдаас. Өөр харагдаад авахгүй өрөмөлтэй. Монгол улсаа сэтгэл зүрхэндээ бодож нүдэндээ төсөөлж зүтгэсэн л дээ. Тайг мэдээж бас шагаан. Дэд байрны чалуулсан бол үнэхээр гайхамшигтай үйл явдал болсон. Одоо үнийг харсан монгол хүн болгон одоо огшиж баярлаж монгол хүний төсөв төчээр монгол хүний аяас чадварыг дэлхийн нийтэд одоо таниулж чадсан. Нэгэнт одоо хэдүүлээ нөгөө соёлыг ярьж байгаа тэр тий. Одоо сая инглээд энэ нэг харагдж байгаа залуучууд Physical Essay гэдэг одоо энэ Netflix-ийн зохион байгуулсан маш том одоо юм шоунд тий. Фитнес шоунд оролцоод эд барь эзэллээ. Улс орны нэрийг гаргалаа. Тэгээ зөвхөн энэ залуучуудаас гадна одоо манай нөхдүүд шүү дээ 3 гайл. За одоо нөгөө нэг CS тоглодог одоо Mongols гэл баг байж гин тий. За одоо манай энэ доторогоос дурдж болно. Би зүгээр яг сүүлд одоо энэ Silkway Star гэл тэмцээнд хүртэл манай Мишель хүртэл хөрвүүллээ тий. Тэгэхээр нөгөө тань санаж гин үү? Энэ K-pop ч одоо жишээ нь ингээл одоо юу гэдгийг Blackpink ч юм уу BTS хамтлагч одоо баг өмнөд солонгосынхоо энэ соёлын элчин сайд болоо явчихдаг юм байна. Ерөнхийдөө хүртэл ингээд тэр байд тамгын нөгөө явуулаад та нар улстай одоо ийм нэр хүндтэй ийм одоо юу гэдгийг соёлын нөлөөгөөр одоо ийм доллар олж ирэгээл юм явуулчихдаг юм байна. Тэр нь ч гэсэн ингээд айгу үр дүнтэй явж байгаа. Тэгэхээр ер нь одоо манай соёлыг зангидж байгаа яам бол одоо яг энэ соёлын салбарт байгаа та нар маань ер нь яг энийг ашиглаж болох уу цустай энэ юмнууд бас байна л да. Уран сан байна л да. Энэ эдийг бас ингээд ер нь ашиглаж бол бид бас хүссэн маш том үр дүнд хүрэх болов. Сая сүүлдийн телевизүүдээр гарч юм л да. Одоо айл 20 жилийн гасан жангумч гэдэг юм уу те. Деважингийн шат үзэгчүүлэр гарч байгаа гэдэг байхгүй. Тэр монголчууд үзэсэд хүссэн байж болох боловч тэнд өмнөд солонгосын соёлын одоо нөгөө нэг тэр эффект те нөлөө 20 жилийн дараа ч гэсэн ингээд явсаар л байна л да. Энд дээр та нар ямар бодолтой? Аливаа ямиг одоо бидний хүрхгээ тэмүүлээд байгаа мó зэрэгцэж хөл алах гээд хичээж байгаа нийгэм энэ замыг маш урт удаан хугацаанд бас туулж ирсэн байна. Цустай, нүчтэй, зовлонтой, инээдтэй хөөртэй. Бид нар 30 жил явж байна. Америк 300 жил явсан байна. Солонгос 50 жил явсан байна гэдэг нь шууд шаардахад бол биднээс илүү их хөдөлмөрлөх хүч гаргах зөв бодлого болж хурдан явах хэрэгтэй бол энэ залуучуудын хувьд бол
монголчууд өөрсдийнхөө туг талбайг нэр хүндийг дэлхийн нийтэд өөрийнхөө чадал, авьяас боломжоор хөгжөөд гарах тэр бүх юмыг л дэмжих хэрэгтэй гэж бодож байна л да. Энэ бас манай үндэстний бас зөв явж байгаа сайхан дархлааны нэг бахархал бол биднэр бахархал дутаад байна. Одоо гутрал айгүй их авцсан байна. Бүх анхаарал саарл байшин руу хараад бүх юм муу мухаар хараар бодогдсон тэр мэдээллийг соёл хэвлэл мэдээллийн бүх байдгууд ингэсээр хагаад баг тим юм хийсэн одоо их мундаг болоод явж байгаа. Бид нэр гэрэл гэгээ харахад ингээд харанхуй дотор байсараад гинт гэрэл гэгээ харангууд нүд сохордог гэдэг шиг бас сохорчгүй гэдэг шиг юм болох гэдэг шүү дээ. Эдгээр энэ бол Монгол улсынхаа нэр хүндийг гаргаж байна. Монгол гэж хүмүүс ярьдаг болж байна. Монгол чи ийм мундаг юм байна гэдгийг харуулсан дөнгөж ихний алхмууд л болов гэж байна. Манай улс 6 сая хүнтэй болоосаа 10 сая хүнтэй болоосаа өшөө олон ийм баг гараасаа олон мишэл гараасаа олон ийм залуучууд байгаа л Монгол хөгжил сайн мэдтэй. Өөрөө нэг доллар олох тухай ярьсан шүү дээ. Аа. Олмоор доллар хэрэгтэй байна. Хэрэгтэй байна уу? Тий. Ям ч бас тусалах хэвээр нэг ийм төслүүдийг л гадагшинд гаргахгүй бид гаднаас мөнгө олохоос ш дотоодос олохгүй. Дотоодос болохгүй. Тэгэхээр гадагшаа бид юу зарж болох вэ гэдгийг л тооцоолох хэрэгтэй. Энэ физикал эйж шүү дээ тий. Энэ чинь нэг монгол хүний мөн чанар тэр гайхалтай төвчээр тэр юмыг илрүүлсэн учраас одоо 2 дахь раунданд орж шин. Тэгэхээр энэ чинь мөнгө олж ийн тийм байгаад энд хинч туслаагүй. Харин би нэг юмд баярлсан сая юун дээр байна да тий бас нэг спортын нэг юунд нэг амжилт гаргаад ирсэн нөхдүүдэд МСС өнө ханаас байна. Тэр хүнд төгрөг өгдөг чинь. Энэ октодод өгсөн. Энэ октодод өгдөө тий. Тий. Нөгөө хуулийн чинь мөн чанар одоо гарч ирж байгаа байхгүй. Биднээсийн одоо юуны мөнгнөөс өгөөгүй. Татвар төлөгчтэй. Татвар төлөгчдийн мөнгнөөс өгөөгүй. Хувийн хвшил. Хувийнх нь энийг аваад явчихна. Бас нэг гац тий. Энд соёлын яам нь хуулийн гаргаж өгсөн баг. Тэр хөөцөлдөөд шинэ орон дотор зарим нэг нь зарцсан ч гэсэн. Тэгэхээр энэ хамтын ажиллагаа л бий болох хэрэгтэй байна. Бишээ яаж дэмжих вэ? Дэмжинэ гэдэг нь мөнгө өгөөч гэсэн үг биш. Бас тийм тий. Хууль гаргаад өгөө. Тэр ямар талтай нөгөө. Тэгээ ер нь бол одоо спортт бол ер нь бол нөгөө хувийн хвшлийн бол нэлээ орж ирж байгаа шүү дээ. Клубүүдийн системээр тий. Энэ бол нөгөө спортыг нэг хөгжүүлэх бас нэг зөв менежмент явуулах тэр яг нөгөө мэрэгжлийн баг ажиллаж эхэлж байна гэсэн үг. Тий, спорт болохоор нөгөө монголчууд их амархан ойлгоод тий. Ер нь бол нөгөө одоо манай олон чинь сакс волейбол гэдэг ингээх юм бол бас дэлээ олон юмнуудад байгаа юм. Тэр мэгүрээ хэлдэг дээр нэг дэмжих юм бол би ер нь түрүүн лото тамгаан зургийг харуулсан шүү дээ. Ер нь манай өнөөдрийн амьдрал тэрний киноны юу гэж хэсэг гэж харагдав гэхээр энэ бол үхшгүй мөнхийн худаг олсон төгжил жанжаа гэдэг. Би нэгээ яс хэдэн жилч би нэгээ тийм төгжил мөгжил гэдэг одоо түмэн жанжнуудаа ингэж идэг. Бид нар өөрсдөө дотроо магтахаас илүү бидний чаддаг юмыг илүү чадж байгаа юмыг дэлхийн ертөнц гайхвал харин тэр үл гайхамш. Тэрээс дотроо би нэг 1000 үхшгүй мөнхийн төгжил хутагдаг одоо. За цаг болсон. Би яг өөр сэдвүүд ярих байсан. Гэтэл яг ерөнхийдөө хэдүүл бас шүүмжлэх талагч ярьлаа те алдаа оноогооч ярьлаа гол нь бас бидэнд бас юм боломжууч байгаа юм байна те бас юун дээр ачаа бас ярьсан шүү дандаа сар бараан зул ярьсан гэж та нараас битгий бодоорой. За аль юм чинь цаг хугацаатай учраас ингээд дуусч байна. Одоо тэгээд дүгнэлт хийхэд бол айхтар би бас хугацаа заагаад яах вэ те. Тэгээд хэлцүүлэг танаас эхэлсэн учраас одоо сайдын зөвлөхөөс та гурав ингээд эхлээд юу дүгнэлтүүдээс. Энд дээр одоо яг өнөөдөр ярьсан сэдвүүдээр ямар гарц гаргалгаа байна те. Санал санаачлал өгнө гэдгийг сайхан цаг харилцахгүй сайхан яриа явуулчих гэж бодож байна. За тэгээд оролцогч сайдын зөвлөх эрхэм төгс. За ер нь бол одоо бид бол нөгөө хөгжил гэдэг юм нэг эргэж бодох тийм цаг үетэй нүүр тулчлаа гэж ярьж байна тий. Хөгжил гэдэг бид нар яаж хэмжих тий. Эсвэл эд баялаг гэдэг юмар нөгөө хараад ах юм уу? Хүний оюун санааны дээр нэг мэдрэмж ч юм ямар харах хэрэгтэй гэдэг юм. Нэг эргэж харах тийм цаг болцсон болов уу гэж харж байгаа. Тэгээ хэрэг бид нар энийг их зөв харж чадах юм бол
Монгол улс хааш нь юунд ач холбогдол өгөх гэдэг юм уу? Нэг эренблэхэд энэ хүчин зүйлийг авч үзэх хэрэгтэй болчихдог. Хоёрдугаарт бол нэг хөгжил гэдэг бол би илүү хүний хөгжил, тэр хүний нэг амьдралын чанар гэдэг нэг хүмүүс өөрөө хөгжлийн юмны төв байх хэрэгтэй гэдэг зарчмыг барьдаг. Энэ талаас харах юм бол одоо бид нэг хүний Монгол хүн эх орондоо хамгийн аз жаргалтай сэтгэл хангалуун 50 амьдрах тэр нөхцөлийг л бүрдүүлж чадвал энэ бол өөрөө хөгжил юм байна гэж харж байгаа тийм. Энэ заавалчгүй нэг гадаад хайлтыг улстай бид өөрсдөө харьцуулах бол бас харьцангуй ойлголттой. Энэ хэмжээс л амьдралын нэг тодорхой хэмжээ хэмжигдэж шүү дээ. Нөгөө талаас одоо бидний хэрэглээ бол ингээд одоо нэг бас соёл гэж ярих юм бол технологи бол өөр бидний хэрэглээг л ижил болгох тавьсан тийм. Технологи ижил байна. За үздэг харддаг юм нэлээ агуулгын давхцалтай болчихлоо. Гадны маш олон контентуудыг манай үеийнхэн хүүхд залуучууд үзэж байна. За би одоо судлаачийн хувьд бол нэлээд судалгаа хийж үзсэн байна. Ер нь Монгол хүүхд залуучууд ямар төрлийн контент үзэж сонсч байна гэдэг үзэхээр ер нь гадны контентуудыг нэлээд үзэж байгаа тийм дүр зэрэг харагдчихж байна шүү дээ. Энэ бол өөрөө нөгөө Монгол хүн байх тухай тий. Тэр юм өөрөө ингээд оюун санааны сэтгэлгээний хувьд бол алдагдаад эхэлж байгаа тий. Тэгэхээр эргээд бид нар энийг бол яг үндэсний тэр түүх соёлоороо бахархдаг Монгол сэтгэлгээтэй хүн болгож төлөвшүүлэхийн тулд бид юу хийх вэ гэдэг юм руу нэг бодлого өөрийн илүү чиглэх хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр нийгмийн хөгжлийг бид нар яаж нэг зөв удирдлыг ороод нэг тийм тайван амьдралыг бий болгохоор яаж чиглүүлэх вэ гэдэг нэг асуудал гардаг. Нөгөө талаасаа бид бол хэд материалыг юм руу ирнэ гэсэн хугацаанд ингээд нэг байшин юмдэл барих хэрэгтэй л гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгээд тэр барьж байгаа зорилго нь юу вэ гэдгийг бас бодох хэрэгтэй юм шиг байна тий. За дам тавьж гин байшин барьж гин. Энэ юунуудыг бол хүн амьдарч байгаа учраас тэр өөрөө байгаа болохоос биш. Тэр нь эргээд хүний амьдралд итгэж чадж гэнэ үгүй юу гэдэг юмыг нэг эргэж бодох нэг асуудал үүсэж байгаа. За дараагийн нэг асуудал юу гэхээр одоо бид нар яг зөв сүүлийн хэдэн жилдүүд нөгөө судалгаан суурьсан шинжлэх ухааны үндэстэй бодлого боловсруулна гэж төлхөө ярьж байгаа. Гэтэл яг энийг одоо бид нар яг бодтойгоор хийх цаг нь болсон тийм. Яг энэ нөгөө шинжлэх ухааны үндэстэй судалгаан суурьсан үр дүн суурьсан бодлого гэдэг юмыг бид нар яаж зөв авч явж яг жинхэнэ утгаар нь хийж чадах юм бэ гэдэг юм руу хараасаа гэж хүсэж байгаа. Гуравдугаарт бол юу гэж харж байгаа гэхээр ер нь бол хүнийг бүтээх гэдэг юмыг бид яг яаж харах юм те. Тэгээ боловсрол, соёл, эрүүл мэнд гэдэг олон салбарыг уулзуурыг бид яг ямар цэг дээр авчиж харах хэрэгтэй юм бэ гэдэг. Тэгээд ирэхээр нөгөө хүн бүтээх, Монгол хүнийг бүтээх. Тэгэхээр нөгөө цэцэрлэгээс нь авахгүйлаад их сургууль төгсөх хүртэл энэ нэг 10 хэдэн жилийн тогтолцоон дотор тэр Монгол хүн өөрөө бий болж чадчихэв үү те. Тэсээ багаан гэд нь очиад тэр хүүхдэд ямар агуулга өгч байгаа вэ гэдэг юмыг бид нэр бас нэг эргэж тунгаах тэр цаг нь болчиход байна. Би бол илүү арах хэрэгтэй юм байна. За гуравт хамгийн гол асуудлыг би юу гэж нэвэл энэ ерөөсөө нэг олонний өмнө байдаг хүмүүсийн ёс зүйн хэмжээг яаж барьж байгаа нь бол нийгмийн залуучдын ёс зүйн тэр нэг тийм сэтгэлгээ юмыг ингэж бас нэг хэлбэршүүлдэг нэг тийм чухал хүчин зүйл юм байна. Тийм учраас бид нар энэ юм руугаа бас нэг анхаарч ийж сая нийгмийн ёс зүйн асуудлыг ярихгүй болохоор нүдэн дээр нэг хүн ингээд юу ч хамаагүй хийгээд ингээд нэг сайхан байгаа юм шиг дүрсгээд ахаар нөгөө залуучууд бол хөдөлмөрлөх гэхээс илүү нөгөө юм руу өөр байдлаар ингээд нэг баялагтай болчих гэсэн тийм юм руу тэмүүлээд байгаа нэг тийм нийгмийн ёс зүйн. Тийм нийгмийн ёс зүйн тэр сэтгэлгээний юмыг бид нар яаж одоо нөгөө зөв нийгмийн ёс зүй гэж байд юм уу? Бай нөгөө үнд зүйлийн үнэлэмжээр тогтоож байгаа шүү дээ. Энэ бол тийм үү. Нийгмийн ёс зүй гэдэг ухтгууны дор хүчирхийлэл элдв ханган дарамтууд ямар нэгэн дүрм журам гарах юм биш үү? Нийгмийн хэм хэмжээг бий болгосон. Тэр оюун санааны тэр одоо шинэ бол ер нь бол улс оронд бол нэг үнд зүйлийн цагаан ном ч гэдэг юм ингээд үнд зүйл гэдэг юм гараад байгаа шүү дээ. Бид гэдэг тий. Тэр өөрөө л тэр Монгол хүнийг сэтгэлгээний хувьд нь жишээлбэл одоо нийгмийн хэм хэмжээнд засаг төрөө шүүмжилж болохгүй. Тэр бол өөр шүү. Тэр юу юм? Тэр бол өөр. Өөрөө яг суртахууны хэм хэмжээнд орохгүй юу? Яг нөгөө шүүмжлэх одоо нөгөө хүнийг таныг зүгээр урдчил сэргийлж л асуусан. Тийм яг энэ бол өөрөө тэр зааг ялгааг бид нараас харах хэрэгтэй болчихсон. За баярлалаа. Сэтгүүлч найруулагч Зол Жаргал. Одоо хоёр юм хэлье. Нэгдүгээрт улмаагийн нэвтрүүлгийг оролцож байгаа зочид нь ямар юм ярьж гинэ вэ гэдэг би байнга үзэж тэр хүмүүсийг сонирхож сонсдог. Тэгээд эдийн засаг улс төр ярихад танаа энэ танхим энэ ширээ чинь дүүрэн байдаг. Улс орны хамгийн чухал
үнэт зүйл одоо соёлын тухай, соёлын дархлаануудад 3 хүн цуглуулсан байна. Энэ маань өөрөө юг харуулж ийнвэ гэдэг чинь бас нэг асуудал байж болох уу гэж харж байна. За энэ бол яах вэ тийм ээ? Хоёрдугаарт соёлын бодлого бол Монгол хүнийг үнсэнтэй, үтээлч зөв одоо сайхан хүн болгож улс орноо хөгжүүлэхэд Монголын үндэсний дархлааг бичүүлэхэд хамгийн чухал амин дэм витамин байгаасай гэж хүсэн ирвэ. За баярлалаа. Найруулагч зураач Мегмар. Би ч одоо өөрөө нэг нэвтрүүлэг хөдөлдөг болохоор ингээд чиний урдуур дахиж ороод тэгж байна. Тий. Өөрөө хөдөлчих нэг мэдсэн чинь нэг уралдаанч морчин юун дээр зогсчдаг байсан. Уян дээр. Хоёр модератортай хэлцүү шиг л байлаа. За. Тэгээд нэг юм байгаа юм. Сая энэ байдлыг харж байхад олон хүн улс төрийн нэвтрүүлгийн тусгаар ордгоо багтаж ядаа тийм ээ. Харин тэднэрт ярих цаг нь маш огнхон байт. Харин бид нөө цөөхөлөө байгаа учраас ярих цаг урттай. Бүр миний хэлэг юмнууд зөндөө байна. Би одоо Homo Sovietus одоо зөвлөлтийн тэр хүний тухай, бид зөвлөлтийн тэр хүний эгнээнд 100 жил явсан тухай, ямар соёлтой болсон тухай би ерөөс ойлгохтой ярьж чадсангүй. Одоо биднээс ямар соёлтой хүмүүс юм? Социалист соёлоос 90 он татгалзсан. Паникт ороод нэг хэсэг 10-20 жил болсон. Одоо 30 дахь жилдээ, 30 дахь жилдээ бид ямар нийтийн соёлоор орсон юм уу? Нийтийн соёлоор орсон. Бид бол одоо pop соёлтой хүмүүс. Одоо дэлхийд дээр яг явж байгаа соёл. Тэгэд энэ бүхнийг ярих гэхээр багж ин л та. Яг хэрэг дээрээ бол ер нь би хинбэ гэдгийг мэдэхгүй, хаашаа явж байгаа вэ гэдгийг мэдэхгүй, хинтээ уулзж байгаа вэ гэдгийг мэдхээ байгаад ирэхээр л тэгэл аюуллах юм л да. Би танд одоо яамны төшмөдийн хувьд одоо зөвлөхийн хувьд дахиад нэг хідэн хэрэгцээтэй байгаа хуулиудыг гаргаад өгөөрэй. Одоо байгаа хугацаанд. Тий. Манай одоо урдлын сайд маань бас бидэнд их ашигтай сайн 2 хуудас хууль гаргаад өгсөн. Мэдсэн үү мэдээгүй юу мэдэхгүй бид ямар ч байсан одоо хувийн хвшлийг нэр дэмжүүлэхтэйгээ болцсон. Мөн гойх нэг хэсэг маань бүр тодорхой болцсон. Бүр сайн дураараа өгөр болцсон. Тий. Тэр их сайхан. Нөгөө талаас бид кино хийхдээ одоо хүүхэлдэйн кинон төр хийхдээ хуулийн дагуу хийх хэрэгтэй. Ганцхан тэр зөвлөлийг олигтой ажилуулахгүй л байна. Тэгэхээр яам бол ер нь хуультай тэр ажлыг хийсэн. Одоо дахиад хэдэн хууль гаргуулж авал та нараас салмаар байна. Бас эцэг салж шүү одоо ингээд удахгүй. Боллоо. За баярлалаа. За ямар ч хэлсэн тэгээд танд юм байна уу? Тийм тэгээд 3 тал түнэлт сая 11 сарын 26-нд Монгол Улсын ерөнхийлөгч академич Наран Гэрэлгуйд Чингис хааны адан гардуулсан тийм. Тэгэхээр Наран Гэрэлгуй өнгөрсөн бүтээлч хөдөлмөртөхөөсөө илүү хамгийн сүүлийн бүтээлүүдийн нэг монголчуудын ёс суртахууны ялзрал уналт сэргэлт гэдэг том бүтээл хийсэн. Би тэрэнд өгсөн болов гэж бодож байна. Тэрэнд бол өнөөдрийн бидний бүх ярьсан юмыг бацсан байгаа. Тийм учраас Монголын төр бас энэ рүүгээ харсан байна гэж ойлгосон. За ямар ч сэдвүүл хэлцүүлээгээд дууслаа. Дөрвөлээч биш тавуулаа суусаа шүү дээ. Тавд итгээд энд байна. Энэ бодцоор бид дөрөв бол бас шийдэл ярьсан шүү дээ. Тэгээд Монгол улсын соёлын бодлого гэдэг бол зөвхөн одоо тэр яаманд байгаа тэр 100 хүн биш те. Монгол хүн бүрийн л бас одоо дотроо бас бодож явах, хичээж явах бас юм эрхэм үнд зүйл болов гэж бодож байна. Салбарын сайд нь одоо магадгүй үндэснийхээ дээл тэрлэр гоёно гэдэг чинь соёл нь явж байна л гэсэн үг те. За тэгээд соёл гэдэг бол маш олон зүйлийг багтааж байна. Одоо зөвхөн тэр урлаг уран сахнаас гадна магадгүй одоо годомж болоод гараад иргэд бидний бас энэ нийслэл хоттой их орондоо яаж хайртай өөрөмсг хандж байгаас энэ соёл бас эхлэх болов гэж бодож байна. Тэгээд таагуурыг өнөөдөр хэлцүүл хүрэлцээрээс явбал талархлаа. Илэрхийлье. Монгол хүнийг хар багаас нь төрснөөс нэгтлээд бий болгоно. Тийм ээ? Тэрэнд туслана. Энэ бол маш чухал юм байна. Хүн бий болгоно гэдэг. За баярлалаа. Баярлалаа.